Орой минь үзэгчтэй том тооны нэвтрүүлэг эхэлж байна. Илүү л хөрөнгөтэй хүнээс мөнгөний аваад одоо хэрэгцээтэй хүнд дамжуулагч. Гол асуудал бол гадаад худалдааны алдагдлал байсан байхгүй. Гадны хөрөнгө оруулалтыг авахгүйгээр хөгжсөн улс энэ дэлхий дээр нэгч байхгүй байна. Мөнгө гэл хэлэхэд айж байгаа бол уусаа баяжих сэтгэл зүй хаалттай гэсэн. Асуудал болгоны ард боломж байгаа. Том асуудал бол том боломж байна гэсэн. Койныг яа аваад ч юм уу яа байлгаад. Үнцэн өснөө. Монголчууд өөрсдөө айгүй growth mindsetтэй үндэстэй байхгүй юу? Та тэр ажлын цалингаа нэмсэн үү? Нэмлгүй яах вэ? Нэмсэн. Дотор төхөөсөн мөнгө маань ингээ байхгүй болцсон. Энэ нөгөө хэрэглээ. Зүгээр яг л хэрэглээ. Хөрөнгө оруулалт юунд орж байгааг мэдэхгүй ирнэ дагаад орчдөг. Энд нэг луунд чинь онцчлогс ирэх юм бол айхтар зүйл болно гэх. Тэгэл эдийн засгийг тэнд байдаг одоо нэг хэдэн ухаантай улсуудын боддог хийдэг ажил гэж юусоо бодож хэрэггүй. Та бол одоо гэртээ сууж байгаа, телевизээр сууж байгаа үзэгч бол та өөрөө эдийн засгийн нэг бүртгэл хийсэн. Эдийн засаг санхүүг хэлбэрээр хүргэнэ. Том тоо нэвтрүүлэг. Эдийн засаг хэрхэн ажилдаг вэ? Таны өглөө сууж буй автобус, ууж буй кофе, сард төлж буй түрээс зэрэг бүгд эдийн засагт таны оролцож буй хэлбэр юм. Үйлчилгээний салбар дэлхийн нийт эдийн засгийн 65-аас 70%-ийг бүрдүүлдэг. Тиймээс бид бүтээгдэхүүн, үйлчилгээ авч байгаа л бол энэ системийн нэг хэсэг гэсэн үг. Хүн дунджаар өдөрт эдийн засгийн 100-аас 300 шийдвэр гаргаж байдаг гэж зан төлөвийн эдийн засаг судлаачид тооцдог. Эдийн засаг бол бидний өдөр тутмын жижиг шийдвэрүүдийн нийлбэр юм. Мөнгөний эргэлт бол эдийн засгийн амин чухал хэсэг юм. Хүний биеийн судсаар цусны эргэлтэд тасардаггүйтэй адил эдийн засагт мөнгө зогсолтгүй урсдаг. Тиймээс мөнгө эргэлдэж байж эдийн засаг амьд байна. Харин мөнгөний урсгал гацвал систем бүхэлдээ хямардаг. Мөнгөний эргэлт хурдан байх тусам худалдаа идэвхжиж, ажлын байр нэмэгдэж, татварын орлого өсдөг. Эдийн засгийг ойлгох нь хувь хүний эрх чөлөөгөө эдэлж буй нэг хэлбэр. Дэлхийд санхүүгийн хангалттай мэдлэгтэй хүн нийт хүн амын дунджаар 33% байдаг. Харин Монголд энэ үзүүлэлт 28% байна. Тиймээс залуу наснаасаа эдийн засгийг ойлгож сурах нь таны ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт юм. Эдийн засаг бол бидний боддог шиг хэцүү зүйл биш. Энэ бол таны орлого, таны хэрэглээ, таны ажлын байр, таны өдөр тутамдаа хийж буй үйлдэлүүд юм. Эдийн засгийн суурь ойлголтгүй амьдрах нь газрын зураггүй аялал хийхтэй ижил. Харин ойлгож эхэлвэл та өөрийн амьдралын жолооч нь болж хяналтыг гартаа авах болно. Орой минь үзэгчтэй том тооны нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн дугаарт эдийн засаг хэрхэн ажилдаг вэ? Эдийн засаг гэж юу вэ гэсэн сэдвээр хоёр зочинтойгоо ярихад бэлэн боллоо. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань хоёр зочин маань хүрэлцэн ирээд байна. Зочинтойгоо танилцъя. Сайн байцгаана уу? Том тоо нэвтрүүлгийн дугаарт дахин оролцож байгаадаа баяртай байна. Намайг Мегмар Жав гэдэг санхүүч мэргэжилтэй. Баярлалаа. За, хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Өрсөндөө баярлалаа. Намайг Ган Зориг гэдэг санхүүч одоо санхүүгийн зах зээл дээр ажилласан туршлагатай. Гурлаа өнөөдөр эдийн засаг гэсэн сэдвээр аягүй энгийнээр ярилцъя. Тэгээд танаас ирээ эхлэе гэж бодож байна. Таны хувьд ингээд эдийн засгийг аягүй энгийнээр тайлбарлавал Яг хүмүүсийн дунд бол эдийн засаг, санхүү, мөнгө энэ гэхээр л бүгдийг ингээд нэг юм шиг ойлгодог нэг юм тал байдаг шүү дээ. Тэгтэл бол энэ бас яг бодод үзэх юм бол бас тусдаа жоох ялгаатай ойлголтууд байдаг. Нөгөө талаасаа бас эдийн засаг гэхлээр нэг л их тийм хол одоо хүний өөрийн амьдралаас насар хол одоо тийм энэ мэрэгжлийн усуудын хийдэг мэддэг ажил гэж боддог боловч яг өдөр тутамдаа бол хүн өдөр болгон эдийн засгийн харилцаанд оролцож байдаг. Тэгэхээр эдийн засаг бол миний ойлгож байгаагаар бол хүн болгон л өдөр болгон одоо оролцдог. Тэгээд тэр дунд өөрөө нэг эд хэсэг болоод явдаг, тийм юмыг хэлдэг. Мэдээж одоо юу гэдгийг албаны тодорхойлолтоор бол эдийн засаг бол одоо хязгааргүй эрэлт хэрэгцээг хязгаарлагдмал лөөцөөр хангах энэ төр гэдэг юм байдаг боловч тэгж албан байдлаар ботхоос илүү бид өнөөдөр юу хэрэгэлдэг вүлээ? Юунаас орлого олж байгаа вүлээ? Яаж ирээдүйд бид энийг одоо өөрийнхөө ажил амьдралд хангалттайгаар өсгөж чадах юм бэ? Яаж би илүү одоо бүтээмжтэйгээр тэр энэ байдлаа улам илүү сайн болгож болох юм бэ гэдэг тэр бүх шийдвэрүүдийг л том утгаар нь бол ерөнхийдөө эдийн засаг гэж хэлж болно гэж би бол боддог. Тэгэхээр танийхаар бол ингээд бидний одоо амьдралын бүх одоо харилцаа чинь цаана болохоор эдийн засгийг агуулах байгаа. Ер нь бол амьдралын ухаан. Магадгүй амьдралын ухаан гэж тодорхойлж болно. Танаас сумаар байна л да. Одоо ингээд эдийн засгийг ингээд энгийнээр ч юм уу айл өрхтөө харьцуулаад ингээд адилтгаад үзэх юм бол
манай улсын хувьд ингээ орлого зарлагын талаар нь та ингээ товчхон тайлбарлаад өгөөч. Тэгэхээр яг асуулт бас өөрөө сонирхолтой сонсогч байна. Маш олон эдийн засагч нар өрхийн эдийн засаг, за компани эдийн засаг, улс орны эдийн засаг, дэлхийн эдийн засаг гэдэг ойлголтуудыг хоорондоо одоо ялгаатай. Хоорондоо одоо ойлголтууд нь нэг биш юм шигээр ингэж бас тайлбарладаг. Тэр нь өөрөө маш их төөрөгдлийг үүсгэдэг юм санагддаг. Тэгээ миний хувьд бол одоо бас бараг 24-5 жил олон улсын эдийн засагтай ингээд харилцаанд ороод ажиллахад бол дэлхийн эдийн засаг, улс орны эдийн засаг, за компани эдийн засаг те өрхийн эдийн засаг гэдэг бол ерөөсөө яг нэг зүйл байна. Ялгаатай зүйл нь ерөөсөө хэмжээ. Хамарч байгаа оролцогчдын тоогоор л ялгаатай. Тэгэхээр энийг нэг зүйл гэж ерөөсөө ойлгол зөв юм байна гэж бол одоо харагдаж байгаа. Юм тэгж бол ойлгол ер нь цогцолтой манай үзэгч нар. За тэгээд том зургаар нь харахаар ерөөсөө өрхтөр буулгаал ойлгочоор амархан болж байгаа юм л да. Өрхт юу өрхтэй гэхээр биднэрт хэрэглээг хангах хэрэгтэй тийм үү? За бид сурж боловсрох хэрэгтэй. За хоол унд хэрэгтэй. За орон байраар хангах хэрэгтэй. Тээвэр. За одоо хувц сунар гэдэг ингээд хэрэглээгээр бид нар хангах хэрэгтэй. За энэ хэрэглээгээ хангахын тулд бидэрт юу хэрэгтэй гэхээр орлого хэрэгтэй. Орлого хэрэгтэй. За орлогыг бид юугаар хаанаас олох вэ гэхээр ямар нэг юм борлуулж зарж ээж л олно. Тэгэхээр өрхийн түвшинд бол бид хөдөлмөрөөл зарж байгаа байхгүй юу? Бид компанид ажиллаж болно, бид төрд ажиллаж болно, бид олон улсын байгууллагад ажиллаж болно. Эсвэл бид өөрсдөө одоо өрхийн магадгүй одоо жижигхэн гутлын цех ажиллуулаад гутал үйлдвэрлээд борлуулж болно. Ингэж л орлого олж байгаа. Тэгэхээр яг энэ одоо саяны энэ ярьсан энэ товчхон ойлгомжтой зүйлийг одоо өөрөө чи асуулт их гоё бууж ирж байна л да. Энийг шууд дэлхийн эдийн засаг руу аваад ирэхээр яг л ийм л болж байгаа. Дөнгөж саяхан би сая гуруулаас нэвтрүүлгийн өмнө ярьж ирсэн. Би бас Швейцар улсуудаас очиод тэдний аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нь харах завшаан тохиолдож байгаа байхгүй. Гэтэл Швейцар гэдэг маань өөрөө маш жижиг улс. За ер нь бол бас байгалийн баялаг гэдэг юм уу те. Ийм зүйл бол бас багтай. Тэгтэл тэр Европтой бол одоо юу гэдэг юм Герман хойдолтой. Баруун талдаа Франц, урд талдаа Итали гэдэг маш том гүрнүүдээр ингээ шахагдсан. Монголтой төстэй юм далаад гарцгүй маш жижиг улс байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөхдүүд бол 200 жилийн өмнө аялал жуулчлал гэдэг бүтээгдэхүүн гаргаж ирсэн байна шүү дээ. Тэр нь одоо аялал жуулчлал гэдэг бүтээгдэхүүн дотор нь Швейцарын бяцлаг байна. За Швейцарын нөгөө юу гэж юм те шоколад байж гин. Гэтэл Швейцар шоколадны түүхийд байхгүй шүү дээ. Тэр чинь шал өөр газараас коко гэдэг одоо юунаас ургаж байгаа. Өөр Африкаас авчирч байгаа юм. Тэгэхээр энийг ингээд олон түүхэн эдүүдийг нийлүүлээд аялал жуулчлал гэдэг бүтээгдэхүүн болгоод ингээд тэрийгэ борлуулж Швейцар гэдэг улсынхаа ард иргэдийг тижээж байгаа. Яг энтэй адилхан одоо магадгүй манад нэвтрүүлэг үзэж байгаа одоо өрх айлгэр за айлын ээж ч юм уу аав байлаа. Тэгвэл танаа өрх юу бүтээгээд Орлого олж байгаа. Тэрийгэ одоо бусдад борлуулж орлого олж байгаа. Тэр орлогоо яаж нэмэх юм? Энэ орлогоороо хэрэглээгээ яаж хангах вэ гэдэг мал эдийн засгийн ухаан юм байна л гэж хараад байгаа. Тэгэхээр нөгөө сая маань зочин маань хэллээ шүү дээ. Хүний хэрэглээ бол хязгааргүй, тэг хэрэгцээ хязгааргүй. Тэгтээ хэрэглээг одоо хангах чагаад нөөц нь хязгаартай. Нөгөө талаа шууд таны ярианаас ойлгох юм бол нөгөө бидний бүтээж байгаа тэр бүтээмж орлож байгаа орлого маань ерөнхийдөө бас нөгөө талаа хязгаартай гэсэн санаа яваад шүү. Тэгэхээр орлогоо нэмэгдүүлэхийн тулд тэгвэл ер нь яах ёстой. Тэн дээр ерөөсөө одоо мега захирлтээр бас энэ талаар нэлээд хэдэд бас санал солилцож ирсэн. Ерөөсөө бүтээмж. Тэгээ одоо Солонгос улс, за Израиль улс, Швейцар улс, тэ Финлянд улс гээд жижиг улсууд байна л да. Тэгээ энэ одоо бусад улсуудаас болон Монгол улсаас юу нь ялгаатай вэ гэхээр тэр чинь адилхан л хүмүүс. Тэгээ бид чинь бол бас дэлхий дээр хамгийн том эзэнт гүрнийг байгуулж явсан хүмүүсийн үрсэд. Тэгэхээр бид бол одоо бусад улсуудаас тархины чадварч гэдэг юм уу, бие хөгжлөөр дутаад ах юм байхгүй гэдэг нь түгэн нотлогдсон жишээ. Тэгэхээр юунд бид одоо тэгвэл дутчаад одоо хөгжлөөрөө жоохон дэлхийд хойно эдийн засгаараа тий хойно байгаад байна гэхээр ерөөсө бүтээмжийн асуудал. Тэгээ манахаас гарч байгаа бүтээгдэхүүн маань нэр төрөл тоотлох нь жоохон бага байгаа юм биш үү гэдэг тийм л асуудлыг л ер нь ярьж байгаа байхгүй тий. Тэр нөгөө эдийн засгийн жишээ нэг юм аягтай усаар төсөөлөх юм бол тэр ус нэмэгдэж томрохын тулд магадгүй дотроосоо бүтээмжээрээ өөрөө нэмэгдэж томрох хэрэгтэй болох. Тэгэхээр гаднаас нь магадгүй ус нэмж болно тийм үү. Тэгэхээр тэрийг одоо жишээ нь бид хэд бол ингээд эдийн засгт юу гэж харддаг вэ гэхээр гадны хөрөнгө оруулалт гэдэг юм уу те. Гаднаас бас механикаар нэмэгдүүлэх боломж байдаг шүү дээ. Тэгэхээр Монголын эдийн засгийн хувьд хөрөнгө оруулалт гадны хөрөнгө оруулалт ер нь ямар ач холбогдолтой. Ерөөсөө эдийн засгийн нэг хідэн гол
эдийн засаг өөрөө том байх уу жижиг байх уу гэдэгс хамаардаг нэг хитгэн гол үзүүлэлтүүд л байгаа шүү дээ. Яг саяны чиний хэлдэг шиг гадны хөрөнгө оруулалтаар нэмэгдэж болно. Төр эдийн засгийн циклийн зарим хэрэгцээтэй үед нь засгийн газрын зардлаа одоо нэмдэг. Нөгөө талаасаа бизнесийн одоо тухайн айл өрхөөр одоо түрүү чиний асуусан шиг яг айл өрх төр төсөөлөд бодох юм бол тухайн нэг айл гадагшаа нэг юм зарж орлого олж явах хэрэгтэй шүү дээ. Тэр орлого нь одоо өнөөдөр жишээлбэл тэр айл магадгүй нэг үйлдвэрлэл хийгээд тодорхой түвшний борлуулалт хийдэг байсан бол дахиад магадгүй тэр айл дотор одоо нэг авиастай залуу хүүхэд байж болно шүү дээ. Тэр магадгүй гадагшаа нэг дуулаад халтур хийгээд гэдэг шиг те очиод ингээд тэр жишээлбэл дахиад эдийн засгийн бас нэг юм солонгорч дахиад юу нөсөж байгаа. Мэдээж энэ олон ингээд сая өсөх эдийн засаг томрох боломжтой энэ хэсгүүдийн дотор бол гадны хөрөнгө оруулалт гэдэг өөр аягүй чухал. Мэдээж тухайн одоо эдийн засгийн тэр одоо айл өрхөөр төсөөлж бодох юм бол тухайн айл өрх магадгүй өөрсдийнхөө хүчин чадлыг нэмэх ингээд мөнгө санхүүгийн их усүр нь байхгүй байж хахад тэр орж ирээд нэг удаа одоо өөрөөр хэлбэл гадны хөрөнгө оруулалт гэдэг агуулгаараа эдийн засгийн бүрдэл хэсгүүд томруулж байгаа. Гэтэл дараа нь тэр орж ирсэн мөнгийг дагаад ирсэн зөвхөн мөнгө биш, ноу хав одоо тэр гадны хөрөнгө оруулагчийн одоо мэдлэг тэр бүгд орж ирдэг. Тэрийг дагаад ирээдүйд нөгөө эдийн засгийн дахиад бүр одоо тэрийг хэд дахин нуглах хэмжээний өсөлт авчирдаг учраас бид нар ерөөсөө гадны хөрөнгө оруулалтыг бол байнга дэмжиж явах хэрэгтэй. Тэгээд эдийн засгийн одоо энэ үзүүлэлтээр нь авч үзэх юм бол гадны хөрөнгө оруулалтыг авахгүйгээр хөгжсөн улс энэ дэлхий дээр нэгч байхгүй байх гэж. Тийм учраас бид нар харах өнцгөө бол бас мэдээж энэ одоо энэ бол хэрэгтэй талаас нь ингэж харж явахгүй бол зарим тохиолдолд бас хүмүүс бол гадны хөрөнгө оруулалтыг одоо гадныхан орж ирээд манай хамаг ямиг ухаад аваад гарлаа. Эсвэл манай одоо ажлын байрыг булаалаач гэдэг юм. Янз бүрээр л ингэж ярьдаг шүү дээ. Гэхдээ энэний эерэг нөлөө нь бол асар тэрнээсээ илүү их том юутай байдаг гэдгийг бол нийгэм өөрөө ойлгох ёстой л да. Тэгжээж энэ эдийн засаг томрно, улс орон хөгждөг. Энэ бол одоо батлагдсан зүйл шүү дээ, тийм. Тэр хөрөнгө оруулалт ер нь бол зайлшгүй эдийн засаг хөгжөхөд бас нэг зайлшгүй чухал зүйлийн нэг. Тэр хөрөнгө оруулалт байхгүй гэж төсөөлөх юм бол ер нь ямар хөө байдал үүсгэсэн бэ? Хөрөнгө оруулалтыг дагаад ерөнхийдөө орж ирж байгаа бас нэг чухал зүйл бодох. Тэр нөгөө ноу хав, мэдлэг, технологи орж ирж байгаа. Одоо жишээлбэл магадгүй манад одоо оюутлогч гэдэг юм уу те. Тэрэн дээр Rio Tinto гэдэг барууны том корпорац орж ирэхээр тэнд Монгол инженерүүд бэлтгэхдээ өнөөдөр Африкч гэдэг юм уу, Австрали, Америкт том уул уурхаануудад инженер хийж. Тэгэхээр оюутлогоо бол өөрөө бас уул уурхайн одоо бүтцийнхээ хувьд гэдэг юм уу маш тийм хүнд нэлээд нарийн технологи шаарддаг. Энийг монгол хүмүүс хийгээ сурж байгаа байхгүй. Яг энэ шиг одоо уул уурхаа дагсан маш том олон бүтээн байгуулалтууд төр монголчууд ажил хийж сураад эхлээд ажилтнаас эхэлж байна. Явандаа инженер болж байна. Тэгээд захирал CEO болоод ингээд явах юм гэж. Монголчууд өөрсдөө технологитой нөгөө бүтээмжил нэмэгдэх гэдэг байхгүй. Тэ? Бид нар одоо санахад гадаадын уул уурхайн компаниуд ажиллаж байгаа гадаад ажилтны цалин хэд байна, монголынх хэд байна гэж харьцуулж ярьж ирсэн. Яагаад ийм зөрүү тухайд гарч ирсэн гэхээр бүтээмжийн л ялгаа байхгүй. Тэр одоо бол бид ингээд бүтээмж рүүгээ айгүй хурдан гэж ерөнхийдөө явах хэрэгтэй. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг дагаж орж ирж байгаа ноу хав технологиг яаж хурдан монголчуудаа суулгах вэ гэдэг нь бидний маргааны ярилцах гэдэг юм уу сэдв байх хэрэгтэй болохоос биш. Тийм ээ. Одоо бид бол ер нь гадаадын хөрөнгө оруулалтыг илүү буруу өнцгөөс гэдэг юм уу хардах гэдэг юм уу ийм өнцгөөс харж байгаа нь өөрөө маш их цаг алддаг. Тэгээд ер нь одоо гадаадын хөрөнгө оруулалт ирж байгаа тохиолдолд манад бол уул уурхайг л сонирхчил хөрөнгө оруулалт хийлээ шүү дээ. Сүүлийн одоо 20 гаруй жил. Тэгэхээр уул уурхаагаас бид нар гадаадын хөрөнгө оруулалтаар дамжуулаад мөнгө олоод энийг саяны тэр Швейцарын төрөө миний ярьдаг жишээ шиг аялал жуулчлал гэдэг юм. За магадгүй IT гэдэг юм. За мал аж ахуй гэдэг юм уу. Ийм нөгөө шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргах солонгоруул хөрөнгө оруулалтыг их үүсвэр болгож ашиглах ёстой байна л гэж хараад байгаа юм. Яг тэгэхээр одоо бид хөдөө аж ахуй, Монголын хөдөө аж ахуй, Монголын махыг заръя гэдэг 35 дахь жилдээ ярьж байна. За ер нь нарийн яриул эн чинь 5 6 7 мянган жил ярьж байгаа зүйл шүү дээ. Үеийн үед одоо энэ тал нутагт байсан нүүдэлч овог аймагуудын нүүдэлчтэй эзэнт гүрнүүдийн асуудал бол яаж бүтээгдэхүүн үйлдвэрлэж энийг одоо гадаад руу экспортлох вэ гэдэг асуудал байсан. Яг тэгэхээр манайх руу дандаа нөгөө торгод дурданч гэдэг юм уу
хэрэглээ орж ирдэг. Хэрэглээний маш өндөр нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бид нүүдэлчин бид нар авдаг. Зөрүүлээ бид зарах гэхээр дандаа малын хагас боловсруулсан түүхий зархаар бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн. Түүхий боловсруулсан хагас боловсруулсан бүтээгдэхүүн гэхээр дандаа үн өртгийн ялгаа гарч бидний ерөөсөө энэ нүүдэлчин одоо эзэнт гүрнүүдийн одоо сүүлийн 8000 жил гэж хэлж ил та. Гол асуудал бол гадаад худалдааны лалтагдлал байсан байхгүй. Тэгэл бид зэвсгэлж хөдөлдөг байсан. Одоо бид чинь инх 50 чим дэлхийд орцсон. Зэвсгэлж хөдлөх боломжгүй учраас бид яаралтай бүтээмжээ сайжруулж эцсийн бүтээгдэхүүнүүдийг солонгоруулах юм шаардлага байна. Тэрний тулд бидэрт гадаадын хөрөнгө оруулалтын тэр ноу хау хэрэгтэй шүү л гэж хэлмээр. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт гэдэг маань зөвхөн одоо хөрөнгө мөнгөний тухай асуудал биш. Цаана тэр хөрөнгө оруулалтыг дагаад орчиж байгаа тоног төхөөрөмж, технологи, мэдлэг боловсрол энэ нөгөө талдаа бас нөгөө бидний дотооддоо ард түмний айл өрхийн хүн бүрийн нөгөө бүтээмжийг нэмэгдүүлж байгаа бас нэг суурь болж байгаа гэж. Мэдээж тэр бол одоо Rio Tinto-д оюутлагын төсөл дээр ажиллаж исэн монгол залуучуудыг жишээлбэл Өмнөд Америкт, за Австралид, Америкт ингээд Rio Tinto групп өөрийнхөө одоо энэ тэнд үйл ажиллагаа явуулж байгаа уурхаанууд дээр жишээлбэл монгол ажилчдыг одоо энэ төсөл дээр ажиллаж исэн ажилчтай аваачих хэмжээнд тэр 10,000 ажилчин одоо хөгжиж тэр мэдлэгийг өөртөө суулгаж авсан байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр богино хугацаанд ч гэсэн ингээд өөрөөр хэлбэл айгүй ордон Монгол улсад тэр мэдлэг орж ирээд байна шүү дээ. Хэрвээ тэр гадны хөрөнгө оруулалт орж ирээгүй бид нар өөрсдөө одоо хийнэгээд байж исэн бол магадгүй энэ төсөл хизээч хөдлөөгүй. Газрын доор тэр баялаг тэгэл байдгаар байж л явах байсан баг. Ажилчид нь одоо дэлхийн хэмжээнд тэгж ажиллах инженерүүд, мэрэгжилтнүүд бэлтгэдэггүй л тэгэл байж явах байсан байх гэж. Тийм учраас энэ бид нар зөвхөн мөнгө төгрөг технологи гэхээс илүү бас энэ хүмүүст үлдэж байгаа мэдлэг гэдэг юм чи аюул чухал юм аа гэдгийг бас зөв талаас нь их ойлгох нэг чухал байна. Тэгэхээр нөгөө таны хэлсэн жишээн дээр тэр залуу ажилтны инженер магадгүй өөр бас те дараагийн улстай очоод ажиллах боломжтой, цалин хөдөлмөрөө илүү өндөөлөх боломжтой болж байна. Тэгэхээр нөгөө талдаа бас эдийн засаг нөгөө орлого нэмэгдэх, эдийн засагт хэлэх гэдэг бас л нөгөө талынх нь үнцэг гарч ирж байна. За одоо хэдүүлээ нөгөө түрүүний чиний асуусан яг айл өрхийн жишээн дээр л эргээл дахиад бодъё л доо гэж те. За нэг 10 сая төгрөгийн орлоготой малчин айл авъя гэж бодъё те. Магадгүй аав нь байж идэг, ээж нь байж идэг, өвөө. За тэгээд одоо гэр бүлийн бүх оролцогчид ингээд байж байгаа. За магадгүй тэр айлын одоо үйлжөөний доороос нэг уул уурхайн их том одоо нөөц илэрхий гэж бодъё л та. Тэр нөөц дотор бол яг 10 саяын орлоготой улс бол тэрийг одоо тэр айл бол жишээлбэл тэр одоо уурхай болоод хөгжүүлээд ингээд үнэхээр тэрийг ингээд том баялаг байгаа гэдгийг мэдчихээд байгаа. Тэгэхдээ тэрийг хөгжүүлэх боломж байхгүй байна гэж төсөөлөе л. Тэгвэл тэр одоо айл яах вэ гэхээр магадгүй хажуу айлаас эсвэл одоо хэн нэгэн тэрийг мэддэг чаддаг хүмүүстэй хамтраад за тэрийг ингээд сайхан баялаг болгоод тэр одоо газар доор байгаа юмыг сайхан ингээд баялаг болгоод гаргаж ирэх хэрэгтэй шүү дээ. Тэрийг чи ингээд одоо тоног төхөөрөмж хэрэгтэй. Тэрийг яаж зөв ингэж аргаар гаргаж ирдэг тэр мэдлэг нь хэрэгтэй. За магадгүй тэнд байгаа тэр айлын одоо 10 сая төгрөгийн орлоготой байсан айлын хүүхдүүд одоо юу гэдгийг те тэд нар тэрнээсээ ингээд ажил хийгээд гэдэг шиг яг энэ айл өрхийн төвшин дээр буулгаад ирвэл яг л ингэж л ойлгогдож байгаа байхгүй. Тэгэхээр гадны хөрөнгө оруулалт орж ирээд хүүхэд нь тэндээс нэг юм сураад авна. Баялаг нь нийт утгаараа мөнгө олон магадгүй 10 сая төгрөгийн орлого олдог байсан айл одоо 10 тэрбумын орлоготой болохыг ч үгүйсэхгүй. Тийм учраас энийг бид нэр эдийн засгийг ерөөсөө их тийм хол гэж ерөөсөө бодохгүй. Яг юм юугаар бодох хэрэгтэй байгаа байхгүй. Өөрсдөө одоо адилхан бид нар хэрвээ байсан бол ийм л юм. Тэрнээс тэр баялагийг бид нэр ноу хау эдийн засгийн капитал орлогоогоор гаргаж ирэхгүй бол тэр үйлжөөндөр байж байгаа л одоо байгалийн нөөц шүү дээ. Тэгэл боллоо. Яг энэ нөхцөлөөр нь бид нар бас бодох хэрэгтэй юм байлаа. Нөгөө талаасаа бол одоо тэр айл өрхөөр ингээд бодох юм бол эдийн засгч өөрөө яаж яваад байна вэ гэхээр нэг юм бодлого тодорхойлогч гэж байна шүү дээ. Одоо айлаар бол аав бол одоо тодорхой үүрэгтэй. Бүх юмыг бас өөрөө явах гэдэг ёсгүй. Аав бол юу хийж явах ёстой гэхээр тухайн гэр бүлийн одоо эрүүл мэнд боловсрол. За тэр тухайн гэр бүл галтай хөстэй одоо дулаахан гэр орон одоо юутай байх гэдэг юм уу те дэд бүтцийн асуудлыг бодож явах хэрэгтэй. Аюулгүй байдал те тэрийг хангаж явах хэрэгтэй. Аав бол тэр тийм л үүрэгтэй байгаа байхгүй. Магадгүй ээж бол юу вэ гэхлээр тэр айлыг одоо хувийн хвшлэр төсөөлж бодох юм бол те одоо орлоготой тэгээд одоо тэр бүх одоо эдийн засгийн гол одоо орлого олох тэр ажил дээр ингээд ажилтдаг байж болно. Хүүхдүүд нь магадгүй өөр өөрийн үүрэгтэй.
магадгүй тэр айлд байгаа өвөө бол жишээлбэл одоо эдийн засгийн нөгөө цусан хангамж гэж ярьдаг мөнгө тий мөнгөний нийлүүлэлт одоо тэрийг ингээд одоо зохицуулдаг байж болно бүгдийг одоо удирддаг байж болно гэх мэтчлэн ингээд тэр чинь үүргүүд бас байгаад байгаа байхгүй тэрнээс нэг нэгнийхээ өмнөөс ороод бол ээжийн өмнөр давхиж ороод хийг ажлыг хийгээл байж болохгүй гэх мэтчлэн ингээд эдийн засгийг бид нар бас өөрийнхөө юм дээр төсөөлөд бодох юм бол тэгээд их хол асуудал биш юм байна доо. Тийм тэгэхээр ер нь эдийн засгийн ярихаар ингээл яалтч хөл нэг орлого мөнгө гэдэг рүү холбогдоод байна шүү дээ. Тэгэхээр бүтээмжээ нэмэгдүүлэхгүйгээр те одоо ингээд гадны хөрөнгө оруулалтаар ч юм уу хөрөнгө мөнгө орж ирхгүйгээр бид нар дотооддоо зүгээр ингээд мөнгөө нэмэгдүүлээд байж болдгоо юм уу? Одоо тэгэл дотооддоо мөнгөө нэмэгдүүлээд байсны чинь л хор орших маань нөгөө инфляц. Нөгөө долларын ханш маань 1200 байсан. Одоо өнөөдөр 3600 болчиход сууж байна 10 гаруй жилийн дотор. Тэгэхээр нөгөө бид гадаадын хөрөнгө оруулалтыг дагсан ноу хав. За тэгэхээр ноу хав энэ мэдлэг туршлага чинь зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтаар бас дамжиж орж ирэхгүй. Бид өөрсдөө гадаадад сурах хэрэгтэй. За гадаадад сурах хэрэгтэй. Дээрэс нь гадаад сурахдаа бид нар бол ер нь бас хэд чөлөөтэй зүгээр явсан байгаа даахгүй. Эндээс бас нэг нэгдсэн бодлогоор хангаад ямар мэрэгжил хэрэгтэй байна. Ямар мэрэгжил рүү илүү одоо улс орны хөгжил тэрэн дээр одоо илүү төвлөрч хөгжих ёстой юм гэдэг юм уу те. Тийм бодлого ерөөсөө гаргаагүй. Хөгжлийн стратеги гаргаагүй, эдийн засгийн стратеги гаргаагүй. За дахиад дотоодын ихтэй сургуулиудаа. Дотоодынхоо дунд сургуулиудыг одоо энэ хуучин зөвлөлт холбоот улсаас хуулсан системээс ангиж ирж одоо барууны гэдэг юм уу эсвэл Монгол онцлогтой тийм ноу хав мэдлэг бий болгодог институтууд руу хувиргах. За тэгээд дахиад бүтээгдэхүүнүүдэд түрүү ярьсан нөгөө солонгоруулах гэдэг энэ зүйлсийг хангахгүй бол зүгээр л мөнгөө ингээд мөнгөнийхөө хэмжээг мөнгө хэвлэх байдлаар нэмэхээр яаж байгаа вэхээр нөгөө долларын ханш маань өсөд төгрөг гэд бидний авж байгаа цалин хөлс олж байгаа орлого гэд валют маань сулраа авчиж байгаа. Тэгээ эн чинь эргээд одоо чинь би банкнд бас захирал хийжсэн. Ажиллаж овоо өсөлт гаргаад 20-30% өсөлт гаргаад эргээд харахад доллараароо ингээд эргээд банкны хэмжээ жижигрээд идэг. Гэтэл олон улсын банкны форум уулзалт ч юм уу эсвэл гадаадын банкудаас том хэмжээний санхүүжилт авах гээд очихоор тэд нар танаа төгрөгийн чинь санхүүгийн төгрөгөөр илэрхийлсэн санхүүгийн тайлбар их гоё том өссөн байна гэж хэн ч ярихгүй шүү дээ. Доллараараа хэд юм бэ гэдээ асууна. Өсөлт байхгүй ингээд 5 жил явцсан байхаар ч тэр улсууд чинь гайхаж байгаа байхгүй. Тэгэхээр айл өрхүүд маань ингээд хөдөлмөрөө бүтээгээд хөдөлмөрөө үнэлүүлээд борлуулаад цалин авч байна. Орлого нь тий. Компаниуд бол одоо юу гэдгийг би бол бас даатгалын компани яаж ажиллаулж байна. Даатгалын бүтээгдэхүүн ингээд нэг бас нэг хэдэн зуун ажиллаад ингээд бас нэг хэрэндээ үзэж штэ баруунаас туршлага энэ төр судлаад ингээд орлого олж байна. Гэтэл эргээд тэнд нь магадгүй төрөөс буруу бодлого явуулаад төгрөгийг хэвлэж тараагаад төгрөгийн ханшийг сулруулад тахаар нөгөө зүтгэсэн хөдөлмөр маань талаар болчиход байгаа хгүй доллараар илэрхийлэх дээр зэрэг. Тэгээд энтэй холбогдуулаад бас нэг эдийн засгийн нэг чухал ойлголт байдаг маань аливаа гадаадын хөрөнгө оруулагч тухайн улсын тэр одоо өөрсдийнх нь мөнгөтэй үндэснийх нь валют гэдэг юм уу мөнгөтэй тэр төгрөг нь байдаг юм уу тэр Вьетнамын донг нь байдаг юм уу те тэр нь суларж байгаа улс руу бол хөрөнгө оруулалт хийдэггүй. Тийм учраас өнөөдөр Хонконг, Сингапур, Дубай, Катар гэдэг одоо энэ дэлхийн хөрөнгө оруулалтын төвүүд бол бүгдээрээ валютын ханшийг тогтвортой байлгах дээр эдийн засгийнхаа стратегийг ингэж одоо чиглүүлж байгаа байхгүй тий. Тэр нөхцөлийг нь бүрдүүлж ингэж ажиллаж байна гэсэн үг. Ер нь нэг иймэрхүү байдлаар л бид нар бол хараад явахгүй бол болохгүй байна л гэж хараад. Тэгээ саний асуулт асуусан шалтгаан гэхээр нөгөө эдийн засгийг чинь нэг бодит гэж нэрлсэн гэдэг нэг хоёрын зэрэг байдаг шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ нэг эдийн засаг өсөж чинь амьдралын чанар сайжирч чинь гэхээр яг тэр нэг хэмжиж байгаа дүн өсөд байх хэвээр мó үгүй бол тэр цаана байгаа нэг үйлдвэрлэж байгаа хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн үйлчлэгээ нэмэгдэх хэвээр. Нийтлэг зүгээр ингээд арт иргэдийн дунд байдаг нэг ойлголт гэхээр магадгүй ингээд цалин нэмэгдчихвэл бидний одоо те амьдрал сайхан болох гэж байна гэдэг ч юм ингээд нийтлэг тийм ойлголт байгаа гэдэг чинь. Тэгэхээр тэрэн зүгээр цалингаа нэмэгдээл холбоотой асуудал юм уу цаана бас нөгөө бүтээгдэхүүн эдийн засгийн өсөлт багтаамжтай холбоотой асуудал байна. Том утгаараа мэдээж ажил хийж байгаа хүн болгон бол одоо өндөр орлоготой хангалт одоо өөрийнхөө хэрэгцээг хангах хэмжээний орлоготой байхыг хүсэх нь бол ойлгомжтой. Тэгэхдээ энийг яг бодиттойгоор өсгөж гэнэ үү? Бодгүй одоо зүгээр хиймлэр өсгөж гэнэ үү гэдэг бол чухал асуулт болоо авчиж байгаа ш. Сая ганцхан захирлын ярьдаг шиг төр одоо мөнгө хэвлээл
өгөөдөөвэл яг энэний цаатлын ерөөсө бодит өсөлт байхгүй гэсэн үг шүү дээ. Уг нь яагаад тэр өсөх ёстой вэ гэхээр өнөөдөр чи одоо айлын төрөний айлын жишээгээр л хэдүүлээ ярил л да. За нэг айлын хүүхэд вэ гэж бод. За тухайн айлын хүүхэд гэрээ цэвэрлээд сайхан хогоо шүрдээд аяг тавгаа угаачаад одоо ээжээсээ ч юм уу нэг цалин авах хэрэгтэй байх нь шүү дээ. Ааваасаа ч юм уу. Одоо надад одоо нэг 10 төгрөгийн цалин өгөтгөө гэдэг байсан гэж бод. Хүн л болсон өнөөдөр яваач маргааш нэг 20-ыг авчмаар санагдсан шүү дээ хүүхэд. Аав дээрээ очиод 20-ыг авъя гэж асууя гэж бод. Гэтэл тэр хүүхэд 3 аяг угаадаг байсан бол 3-ыг л угааж байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ 20-ыг авъя. Окей. За тэгвэл одоо өвөө цаанаас нь мөнгө өгнө шүү дээ. Өвөө тэр цаана мөнгө сайхан зураал өгчий гэж тухайн хүүхдэд 20 зураад мөнгөний нийлүүлэлтийг хэлээд байхгүй. Өвөө зураад өгчий гэж бод. За тэгтэл нөгөө мөнгийг авч очиод нөгөө хүүхэд гэрээсээ гараад одоо нэг заримгны дэлгүүрээс одоо заримг аваатахыг гэсэн нөгөө заримг бол наад мөнгөөр чинь бид нар бол үйлчлэхгүй шүү. Чи наад дээр яг жинхэнэ мөнгө авчир гэдэг. Жинхэнэ мөнгө бол өвөөгийн авдранд байгаа шүү дээ. Тэр нь бол одоо юунаас хамаарж ийнө гэхээр тухайн айл хэрэг хэм гадагшаа одоо жинхэнэ мөнгөөр зараад одоо хэрэг хэм өөрсдөө одоо хэрэгжилж байгаа. Тэр хоёрын л зөрүүгээр тэр одоо авдранд байгаа жинхэнэ одоо доллар гэж ярих юм уу жинхэнэ мөнгө бол нэмэгдэх хасагдах нь одоо ингээ хамаатай байгаа. Гэтэл тэрний хэмжээнд ногдуулж тааруулж биш өвөө хамаагүй мөнгө хэвлж өгөөл аавч гэсэн дэрийн дэмжээл ингээл яагаад ах юм бол өөрөөр хэлбэл нэгж одоо тэр авдранд байгаа мөнгөнд ногдох одоо хиймэл мөнгө гэж ярих юм одоо өөрсдийн дотоод мөнгө нэмэгдээд байх юм бол одоо долларын ханш унаад байгаа гол өвчин ерөөсөн юм шүү дээ. Долларын ханш өсөд Монгол төгрөгийн ханш унаад байгаа. Тэгэхээр бол тэр хүүхэд энийг үнэхээр яг өсөх гэж байгаа юм бол 3 аяг угаадаг байсан юм бол магадгүй 5 аяг угаачаа тэр хүүхэд 10 төгрөгийн цалин авъя гэж ярьж болно шүү дээ. Тэр тохиолдолд бүтээмж яригдж байгаа. Эдийн засаг нь өсөж байгаа. Бас нэг талаасаа. Тэр угаасан аягийг магадгүй гадагшаага бид нэр хүмүүст одоо ашиглуулад яг жинхэнэ мөнгө олдог байгаа тохиолдолд тэр бол эдийн засгийн өсөлт байхгүй. Тэгэхээр бүтээмж эдийн засгийн өсөлт гэдэг яг ингэж явдаг. Хиймэл мөнгө нийлүүлээд тох тусам долларын ханш нь өсөөд одоо Монгол төгрөгөөр бол төгрөгийн ханш унаад байгаа шалтгаан ерөөсөө энгийнээр тайлбарлах юм бол ерөөсөө л энэ. Тийм учраас хэрвээ тэр өвөөгийн авдранд байгаа мөнгө жинхэнэ мөнгө өсөөд ах юм бол өвөө бас тэр мөнгийг өгөж болно шүү дээ. Тэр хүүхдэд өгөөд байна. Нөгөө хүүхд жинхэнэ мөнгөө барьж очиод заримгны одоо дэлгүүрээсээ заримгаа авахд бол тэр бол боломжтой байхгүй тий. Тийм л байна. Эдийн засгийн яг ингээд энгийнээр тайлбарлах юм бол ерөөсөө энэ. Нөгөө талаас мөнгө одоо цаана ингээд хиймлэр бичиж өгөөд бүтээмж харгалзахгүйгээр ингээд одоо хэвлж өгөөд тэгээд байгаа тохиолдолд бол инфляц өсөж идэг. Дандаа инфляц өсөж идэг. Тэгэхээр одоо инфляц өндөр байгаа үед бол бид нэр бодит эдийн засгийн өсөлт байхгүй шүү дээ. Инфляц өсөд байх тусам ерөөсөө өдөр болгоноор хүн ядуурж идэг гэж байна. Яг бодит байдал дээр бол тэр эдийн засгийн өсөлт биш. Ер нь бол хиймэлэл ингээл яадаг. Одоо зарим улсууд дэлхийн улсуудыг бид нар ярьдаг шүү дээ. Мөнгө нь одоо бараг хэдэн килограммаар барьж очиод ингээд ганцхан юм хөдөлж авах боллоо энэ гэдэг. Тийм эмгэнэлтэй бас юу шилж одоо хэлбих тийм бас эрсдэлтэй байдаг. Тийм учраас бас энэ яг эдийн засгийн бодит бүтээмж юу зарж байгаа, юу хэрэгжилж байгаа энэ бүгдтэйгээ уялдуулж бас мөнгөний бодлого ингэж удирдах явах хэрэгтэй л доо. Тэгэхээр нэг гар дээр байгаа мөнгө нэмэгдэж байгаа боловч би өмнө нь болохоор ингээд 3 ширхэг юм авдаг байсан зүйлээд орлого нэмэгдсэн чи тэр 3-ыг л авж байгаа бол эдийн засгийн өсөлт биш гэж харах гэдэг. Биш. Тийм. Нөгөө тоогоор төгрөгөөр илэрхийлэхээр өсөд байгаа юм шиг харагддаг. Тэгэхээр бид нар бол доллараар тэрийг ингэж өсөлтүүдийг жишиж үзмээр байгаа байхгүй. Ер нь тэгж л хардаг л да олон улсын эдийн засгт харьцуулахдаа улс орнуудыг харьцуулахдаа доллараар харьцуулдаг. Одоо тэгээд бас зарим улсуудыг харж байхад юу гэдэг 90 онд амьдрал хэцүү байсан одоо гоё боллоо ч гэдэг юм уу. Эсвэл машин уун чаддгүй байсан одоо машинтай боллоо гэж өнгөрсөн үетэйг их харьцуулж бас ярьж байгаа харагддаг. Энэ бол өөрөө логикийн алдаатай санагддаг надад. Ер нь бол аливаа улс орн гэдэг бол бусад улс орнтой л харьцуулдаг. Бусад улс орны иргэд ямар хэрэглээ тэр нь хэрэглээ гэдэг чинь өөрөө энэ агаар энэ одоо амьдрах аюулгүй орчин энэ хүүхдийн цэцэрлэг сургуулийн чанар чинь хэрэглээ байхгүй юу? Хэрэглээ гэхээр одоо яг эдийн засгийн сайн ойлголтгүй улсууд бол машин гэж бодоод байгаа шүү. Хүнсний дэлгүүрт байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд гэж бодоод байгаа шүү. Хэрэглээ гэдэг чинь нөгөө орчин чинь өөрөө давхар орж байгаа. Яагаад гэвэл одоо бизнес эрхлэгчид биднээс авсан татварын мөнгөөр
энэ орчныг бүрдүүлэх ёстой тийм үү? Гэтэл энэ татврын мөнгийг буцаагаад аваачаад төгрөг болгож хэвлээд одоо халамжинд зарцуулаад мөнгө хэвлээд нь штэ. Тэгээд байх юм бол эн чинь амандчгүй хамартчгүй гэж бид нар ярьдаг ингээл алга болчих. Та нар санаж байгаа бол нэг 2-3 жилийн өмнө бүтэн цахилгаан станц барих мөнгийг аваачаад тараагаа ажиллаа гэл хүн болгон 100 мянга ч 200 мянган төгрөг тараагаал дуслаа л гэл ингээл ярьж ирсэн. Тэгэхээр энэ одоо ингээд цогцоор нь ер нь асуудлыг харахаар эдийн засгийн ухааныг бол одоо юу гэдэг жирийн хүмүүст эдийн засгч санхүүч биш хүмүүст айгуу тийм хэцүү мэтэр айгуу ойлгомжгүй ийм зузаан ийм математикийн томьёогоор дүүрэн ном уншиж одоо эдийн засгийг ойлгох ёстой юм шигээр бол сүүлийн магадгүй 30-аас 40 жил ингэж явлаа л да дэлхийд. Тэгэд энэ бол туйлын буруу. Тэгээ одоо та бүгдийг бас санаа хамтал ийм нэвтрүүлэг хийж чад маш их баяртай. Тэгээ энэ эдийн засаг гэдэг бол зүгээр 10 настай хүүхэд хүртэл ойлгох боломжтой энгийн л ухаан. Тэрийг бол би өөр давтаж баталгаажуулж хэлмээр санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө том зургаар харахаар бид нар ер нь Монгол улс иргэдээ бусад улсуудтай харьцуулахад ямар орчинд амьдруулж байгаа юм? Бусад улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд ямар одоо хэрэглээний түвшинд ахиц гаргав? Бид ямар ахиц гаргав гэдгээр эдийн засгийн хөгжлийг хэмждэг болохоос биш. Тэгэж яривал одоо юу гэдгийг Чингис хааны үед машин байгаагүй. Бид өнөөдөр машин унж байна. Тэгэхээр бид бол одоо эдийн засгийн үед сайхан болж байна гэж ярьж байгаа юм шиг одоо ойлгохдох гээд шүү дээ, тий. Тэгэхээр энэ өнгөрсөн үетэйгээ ингэж харьцуулж ярих асуудал бол өөрөө бас төдийлөн зөвхөмжтэй биш. Бусад улсууд ямар амжилт одоо прогресс гэж ярьдаг те хөгжил дэвшил гаргаж байгаатай бид яаж ингэж харьцуулах юм бол жоохон бас эмгэлтэй төр зураг бол харагдаад байгаа. Ер нь би сая ганцаас эхлээ ярьж байгаа яриан дээрээс нэг юм санаанд орж ирлээ л те. 90-ад оны үеэс хойш ингээд өнөөдрийг хүртэл Монгол яаж хөгжөөгөл хөгжсөн байна гэж. Яг хоо мэдээж өнгөрсөнтэйгээ харьцуулж болохгүй бусдтай харьцуулах хэрэгтэй. Гэхдээ тэрнтэй яг адилхан жишээ учраас санаанд орж ирэхгүй. Ихэнх хүмүүс л ер нь яг ингээд эдийн засгийн хөгжил одоо 10% өслөө, 17% өслөө, хэдэн хувьч өслөө гэдэг миний хармаанд ер нь наадах чинь нөлөөлөхгүй штэ гэдэг гомдолтой бүлэг ард иргэд бол аюу их байдаг штэ. Одоо сошиалор дүүрэн тийм комент явж байдаг. Миний зүгээр хувийн бодлоор бол Монгол улс сүүлийн 30 жил бас их хөгжсөн юм байна гэж анзаардаг. За тэр нь бол юугаар илэрж гэнэ үг гэхээр 90-ад оны үед одоо нөгөө Монголд байдаг одоо Томоко Ибуро гэдэг Япон иргэн байдаг штэ. Томокогийн нэг сошиалын юуг би 2-3 хоногийн өмнө харж байхгүй. Мань хүн их тийм түүх ярьсан ба. Би 90-ад оны үед 99 онд Монголд ирээд ингэсэн. Бүх одоо найз нарынхаа шоуддаг төлбөрийг би даадаг байлаа. Тэгээд нэг соёлын шокны талаар ингээд яг мань хүн бичсэн. Тэгэхээр тэр дунд нэг эдийн засгийн юу байгаа нь биччихсэн ингээд байгаа байхгүй юу. Манай аав ээж тухайн үед над руу $1000 шилжүүлдэг байсан. Тэр үед долларын ханш 800 байсан учраас би 800 мянган төгрөгтэй болдог байсан. Тэр үед Монголын супер баян одоо өндөр цалинтай хүмүүсийн цалин 250 мянга байсан. Тэгэхээр би бол одоо тухайн үеийн Монголын хэмжүүрээр бол бүрстэ баян хүн байсан байгаа юм гэж ингээд мань хүн бичсэн. Гэтэл бол одоо 25-6 жилийн дараа бид нар ингээ харахад $1000 Япон хүн энд ирээд бас тийм одоо баяны тоонд бол орохгүй шүү дээ. Одоо 3,500,000 төгрөгийн цалин авдаг Монгол ажилчид бол асар олон байна тий. Тэгэхээр бас Монгол улс бол бас 30 жилийн дотор хурдтай хөгжсөн байна. Дэлхийн бусад оронтой одоо Япон хүмүүстэй харьцуулахад Монгол улсын Монгол иргэдийн бас энэ одоо амжиргааны түвшин бол бас төгөхүйц хэмжээнд очисон юм байна. Мэдээж энэ бол харилцан одоо бүх хүн тийм болсон гэсэн үг ш. Мэдээж ажилтай орлоготой байгаа улсууд нь тийм байгаа бох. Мэдээж халамж аваад гэртээ суух сонирхолтой одоо бүлэг бас байгаа штэ. Тэд нар бол мэдээж одоо амжиргааны түвшин доогоор байгаа. Гэхдээ ажилтай орлоготой бүтээмж өндөртэй хүн бол ядаж нэг одоо тухайн үеийн одоо Япон хүний тэр юу адаг байсан түвшинд ирж байгаа юм байна гэж 26 жилийн өмнө. Өнөөдөр магадгүй Япон хүний одоо Япон оюутны Монголд ирээд хэдэн төгрөгийг зарцуулдгийг мэдэхгүй байна л та. Тэгтээ бол ямар ч байсан 30 жилийн дотор монголчууд бас асар хурдтай хөгжсөн юм байна. За энэ бол мэдээж тэгэл эргээл одоо 30 жил сүүлийн 30 жил бид нар бол бодит үнэн юу вэ гэхээр энэ эдийн засгийн өсөлтийг бол уул уурхаагаас оруулсан. Тэгэхээр нөгөө уул уурхаан энэ экспорт эдийн засгийн өсөлт 10 хэдэн хувь миний хармаанд яаж нөлөөлөд байгаа гэдэг хүмүүс би зориулж энэ саяны түүхийг ярьж авахгүй. Тэгээ ер нь бол бас эдийн засаг өсөлт гэдэг
шууд утгаараа биш ч гэсэн ямар нэгэн байдлаар бид нэр ингээд улсаараа бол ингээд хөгжиж байгаа шүү гэдгийг бас ойлгох нь зөв бахаа л гэж бодож байна. Балчир насанда байгаль нуурын баруун эргийн түнэр тайгын дунд байгаа эцгийн гэрээ орхин их хөв заяаны дуу хоолойг даган Чингис хаан дэрж хүчээ өргөсөн Сүбэдэн тухай бид өгүүлрүүн. Нэгдсэн их Монгол улсын тулгын чулууг баттхан Бутархай овг аймагуудыг нэгтгэх их үйлсэд Чингис хаанд өмнөчээр зүтгэсэн бүлгөө. Дэлхийн хязгаарыг туулж бүслүүрийн хідэнтэй орон далайг давж улсыг гидэлсэн түүний баатарлаг амьдрал 65 удаагийн тулалдаанд ялалт авчирч 32 үндэстэн байлдан дагуулсан түүхэн гавьяагаар мөнхөрчээ. Хожимо тэрний яруу алдарт эн зэрэгцэх нэгэн дахин мэдлээгүй юм санж агуу жанжины амьдрал бол зөвхөн өнгөрсөн түүх биш. Даяаршиж байгаа дэлхий дахины хэрчлээс дунд Монгол үндэстний дархлаа, ухаан зоригийг хамгаалan авч явах сургамж стратегийн үнэт өв юм. Мандал санхүүгийн нэгдлээс Чингис хааны агуу жанжин Сүбэдэ номыг эхлэнэ орчуулан төлөвлөж байна. Нөгөө таныг сошиалгээ ярьсан чинь бас нэг сошиалаас харсан юм санаанд орчлоо. Нэг хүн болохоор одоо олон жилийн өмнө нэг квадрат байрны үнэ өнөөдөртөө харьцуулахад яг хэвэндээ байгаа доллараар илэрхийлсэн дүн гэж бичсэн байсан. Тэгэхээр одоо 1 м квадрат байрны үнэ 3,500,000 байгаа бол олон жилийн өмнө намайг авч явахад бол 800,000 төгрөг байсан ч гэдэг юм уу. Тэгэхээр яг доллараар илэрхийлж байгаа дүн нь болохоор хിവэрээ. Гэхдээ төгрөгөөр илэрхийлж байгаа дүн нь магадгүй өссөн. Тэгэхээр зүгээр ингээд энийг дүгнээд харахаар магадгүй бид хэд нөгөө ингээд гадагшаага хараад доллартай харьцаж байгаа тэр нэг өсөлт маань болохоор бодит өсөлт юм уу? Одоо төгрөгөөр илэрхийлээд байгаа дүн чинь те инфляцтаач гэдэг юм уу датагаар бодит өсөлт биш юм шиг харагдаад байна л да. Тэгэхээр яг эдийн засгийн бодит өсөлт гэдгээ бид нар одоо юугаар хэмжих гэсэн бэ? Ер нь тэр гаргаж байгаа яг бүтээгдэхүүн маань одоо олон улсад гэсэн үг шүү дээ, тэ. За монголчууд бие биендээ бүтээгдэхүүн борлуулж байна. За монголчууд бүтээгдэхүүн үйлдвэрлээд олон улсын зах зээл дээр борлуулж болно тийм үү. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүд чинь ер нь доллараар илэрхийлэгдэхээр хэр өсөж байна вэ гэдэг манай бодит өсөлт байхгүй юу? Тэгээд саяны мега зэхлээ хэлж байгаа дээр ерөөсөө манай энэ өсөлт маань бараг 90% нь уул уурхайн бүтээгдэхүүн байгаад байна. Тэгэхээр уул уурхайн улс мөн байна. Уул уурхай бол манай стратегийн хамгийн чухал сектор бол мөн байна. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүнээ хаадаг боодог биш. Харин дэмждэг, гаргадаг стратеги бодлого тодорхой байя гэж. За жишээ нь би бас сонсч ирсэн л да одоо чинь магадгүй хятад улс руу нүүрс борлуулдаг тийм үү. Тэгвэл ингээд монголчууд нэг нүүрс ингээд өгч ийснэ болчдөг ч юм уу. Гэнт нэг нүүрс авчаа нийлүүлэх гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ дэлхийн эдийн засаг гэдэг чинь бүгд ийм одоо энгийн зүй тогтолтоор тогтож байгаа уялдаа холбоон дээр л үүсэж байгаа. Тэр манахаас авж байгаа нүүрсийг хятадын гангийн үйлдвэртэй авчиад тэр маань ган төмөр болоод тэр нь хятадын айлын мужид орон сууцны арматур төмөртөл явж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ манахаас гарсан энэ нүүрс маань явсаар гадаа хятадын нэг орон сууцны айлын арматур болж байгаа энэ процесс зүй тогтолыг бид ойлгох хэрэгтэй байдаг. Ойлгох хэрэгтэй болж байгаа байхгүй бүхэлд нь ингэж харах хэрэгтэй байдаг. Одоо англиар бол holistic view гэж ярьдаг тийм. Бүхэлд нь ингэж цогцоор нь харах хэрэгтэй гэсэн. За ингээ хараад үзэхээр ямар ч бүтээгдэхүүн авж байгаа хүн бол тогтвортой, найдвартай, тууштай ийм л нийлүүлэлтийг л хүссэн шүү дээ, тэ. Одоо бид Монголд ресторанд орохоор, зарим ресторанд орохоор одоо цувын зарим өдөр гоё. Маргааш нэдээ цувын гоё нэг найзаагаа дагуул очихоор хэд их тостой байдаг ч юм уу. Эсвэл махан хатуу байдаг ч юм уу. Тэр одоо магадгүй би та хоёроос асууя л да. За гуруулаа нэвтрүүлэг дуусны дараа бууз идэв. Бууцны гоё ресторан санал болгооч гэж. Гэтэл бууц ч манай одоо үндэсний хоол цагаан сараар иддэг хоол. Тэгэхээр би бол итгэлтэй байна. Та хоёрт санал болгох газар баг байхгүй гэдэгт би бол 99% магадaltaй итгэлтэй. Юу гэсэн үг гэхээр бид энэ бүтээгдэхүүн гэдэг ойлголтыг ойлгохгүй байна.
улсаараа. Тэ? Бууцны ресторан ажиллуулж байгаа хүнээс ахуулаад эдийн засгийн бодлого тодорхойлж байгаа төрийн аппарат институт хүртэл ингээд энийг ойлгоно. Тэгэхээр бид энэ уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг бол ер нь дэмжиж тэ уул уурхай нэгэнт улс юм чинь энэ дээрээ стратеги гараад улсаараа нэг зүгтээ хараад дэлхийд ямар одоо түүх хийх хэрэгтэй вэ тэрийг нь бол нийлүүлэх ёстой. За яг эндээс орж иж байгаа мөнгөө бид ашиглаад уул уурхайн бус бүтээгдэхүүнүүдээ гаргаж солонгоруулах хэрэгтэй байна. Аялал жуулчлал байна, IT байна. За ноос ноолуур байж болж байна. За нөгөө малын махсуу одоо юу гэдгийг те энэ юмнууд энэ зүйлсүүд одоо бид нар гаргаж яаралтай одоо ингэж улсаа эдийн засгаа солонгоруулах шаардлагатай байна л гэж бодож байгаа. Тэгэхгүй бол хэн нэгэн тэрийг л хийгээд байгаа. Одоо ингээд манай улс чинь яалтч хөнгө уул уурхайн бүтээгдэхүүнээ зардгал тийм айл юм биш үү? Айлаар бол. Тий, ерөөсөө нэг олдог 90% нь одоо уул уурхай. Ерөөсөө л уул уурхайгаас олборсон бүтээгдэхүүнээ зараад орлогоо олчих. Тэр нь болохоор ингэж гэн гэдэг уучлаараа тасалчлаа. Тэр нэг юм манайх нэг юм хашаа байшинтай айл юм байл л. Тэгсэн манай хашааны тэр нэг хойтлын буланд жоохон ингээд хүрцтэй дингсэн чинь тэр доор нэг орд гараад ирсэн. Ямар нэг зүйл жоохон нүүрс гараад ирсэн тий. Тэгээ тэрийгэ хүрцтэй л өдөр болгон зараад гэсэн үг байхгүй юу? Тэр юу чинь удахгүй дууссан шүү дээ тий. Тэгээ яг нэг дуусна гэснээс нэг ийм статистик харж байсан. Уул уурхайн одоо нэг ингээд уурхаануудын ашиглаж байгаа тэр талбай нь мал аж ахуй тэ нэг бусад уламжлалт салбартаа харьцуулахад маш бага газрыг эзэлдэг гэдэг нэг юм статистик байсан. Мэдээж уул уурхайг бол хүмүүс за ингээд уул уурхай ухаад яах юм ухсны дараа онгорхой нүх үлдэн. За бид нар чинь одоо малчин ард тэ нүүдэлчин олон зуун жил нүүдэлчин явж ирсэн мал аж ахуй биднийг аврам энэ төр гэдэг одоо тийм бодолтой бүлэг бол асар олон хүн байгаа шүү дээ. Тэгэхдээ яг бодит үнэн ярих юм бол өнөөдөр яг Монголын эдийн засагт оруулж байгаа Монгол одоо тухайн айлаар бодох юм бол тэр айлын орлогыг бүрдүүлж байгаа олж байгаа сарын одоо жилийн орлогынх нь 90-с дээш хувь нь тэр уул уурхай байна. За тэрийг бол нэгт одоо бодит үнэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж. Мал аж ахуйгаа бол бид нэр гадагшаага зарж орлого олж үнэхээр чадахгүй байна. Тэр нь бас энийг дэлгэрүүлээд ярих юм бол мэдээж нөгөө тооноос чанарт энэ гэдэг шиг одоо асар олон асуудал байгаа. Малчид бол одоо яг үүндээ нийгмийн халамж их байдаг болоод ч юм уу малаа зардаггүй. Сайхан мянгат малчин болгоол өсгөөл ингээл байж яхан тэр хүний одоо бахархал. Гэтэл бол яг хэдэн килограмм мах зараад хэдэн одоо бусад одоо тэр малгачгийн бүтээгдэхүүн гаргаж ирээд тэр айл гадагшаага зараад орлого олж ийнө гэж тэр шалгуураар хэмжих юм бол Монгол улс бол үнэхээр мал аж ахуйсаа орлого олж чадахгүй. Өөрсдөө дотроо хэрэглээл ингээ сайхан байна. Тэгэхдээ энэ бол бас айлын орлогоор ярих юм бол бид нар бол өөрсдийнхөө хэрэглээг гаднаас авж байгаа тэр машин тэр гар утас одоо юу гэдгийг тэрийг нөхөхгүй хэмжээний орлогыг бид нар өдөө аж ахуйс бол олж чадахгүй л байгаа байхгүй. Гэтэл энэ одоо байгаль орчны сэдвээс сая асууж штэ тэгэнгүүт Монгол улс одоо яг үүндээ хөдөө аж ахуйн бодлогоо бас төр одоо айлаар бол аав нь тодорхойлоод ингэхгүй бол тэр хашаа байшингийн одоо магадгүй 90-с дээш хувьд тэр баахан одоо ямаа бэлчээл одоо мал бэлчээл тэр бэлчээр нь талхсан цүл одоо ямар ч тэр юм бараг ургах боломжгүй болох хэмжээний даацс нь хэтэрч гисэн тийм байж байгаа. Асар том газар нутаг гэтэл тэн дээр одоо асар олон тооны мал байгаад хахаар их том газар ч гэсэн бас ингээл одоо талхалгаж эхэлж байгаа байхгүй цөлжилж явж байдаг. Гэтэл бол мал аж ахуйд ашиглаж байгаа тэр газрын одоо хэмжээ уул уурхайд одоо ингээ ашиглалтын лицензээр ашиглаж байгаа газрын хэмжээ хоёрыг харьцуулахад бараг 101 гэсэн харьцаатай. Одоо магадгүй 1001 харьцаатай ч үж магадгүй тийм байдаг юм билээ л. Гэхдээ тэр хоёрын ялгаа бол асар өндөр байдаг юм билээ. Тэгэхээр энийг бол бас бодит үннийг бас хүмүүсээс ойлгох л эдийн засгийн харилцаа бол ийм л байгаа. Тэгэхээр нөгөө нэвтрүүлгийнх нь бүтээмжийг ярьсан шүү дээ. Тэгэхээр нөгөө талбай ашиглаж байгаа хэмжээгээр гэх юм бол уул уурхай маань магадгүй айгүй бүтээмжтэй салбар юм шүү. Тэр ингээд жижигхэн газраас те улс их орны тэр чигт нь орлоготой байлгах тэр яг гоо энэ одоо бид нар бодит байдлаа л яг өнөөдөр ингээд уул уурхайг бид нар магтаад байгаа юм шиг одоо ингээд хүмүүс цус тэгж ойлгогдох. Гэхдээ бодит байдал өнөөдөр бид нар ийм байна. Гэхдээ энэ бол шавхагддаг нөөцгийг сая ганцаа захирлж бас үнэн чинь дууссан шүү дээ. Нэг өдөр дуусна. Энэ олсон орлогоо бид нар дараагийн ямар бүтээгдэхүүн зардаг тэр айлын орлого юу ирээдүйд зардаг болохын гэдэгтэй л их ухаалгаар зарцуулахгүй бол нэг өдөр дуусна. Гадны улсуудын жишээг харахаар бол за жишээлбэл Арабын одоо маш өндөр байгалийн баялагаараа орлого олж байгаа улсууд биш шүү дээ. Одоо Арабын Эмират улс, Сауди Араб тэд нар бол яаж одоо дараагийн өөрсдийнхөө стратегийг ингэж тодорхойлоод дараагийн бүтээгдэхүүн орлого олдог салбар нь юу болох юм гэхээр нэгт аялалж болчихлоо.
хоёр санхүүгийн үйлчилгээний төв болгож өөрсдийгөө ингээд тийшээ чиглүүлж шүү дээ. Одоо Дубайг мэдэн те 20 жилийн өмнө ихэд Дубай тэнд юу ч хийсэн. Өнөөдөр хүн болгон зорж үзэх гэж очдог. Зүгээр л тэр хотын үзэх гэж гоё тэнд ингээд янз бүрийн гоё экспириенс авах гэж очдог тийм газар болж хувирж байна. Тэр чинь бас нэг орлогын их үүсвэр болж хувирж байгаа. А дээрэс нь Дубай бол одоо Сингапуртай адилхан, Хонконгтой адилхан, магадгүй Лондонтой адилхан санхүүгийн үйлчилгээний асар том мөнгө эргэлддэг тийм төв болж хувирж байна шүү дээ. Тэгэхээр бид нэр тэр уул уурхайн байгалийн баялгаас олсон орлогоо Монгол улс дараа юунд зарцуулахын гэдэг тэр бодлого нэг тодорхой байх хэрэгтэй шүү дээ. Тэрийг л яриад байгаа. Тийм тэгэхээр нөгөө эдийн засгийн чинь ингээд яг нөгөө онлайн түвшинд болохоор орлогоор нь зардлаар нь гэдэг аюул олон зар тодорхойлдог шүү дээ. Нөгөө зардал талаар харахаар яалч хүний хэрэглээ хөрөнгө оруулалт гэсэн нэг хоёр зүйл байгаад байдаг тийм үү. Тэгэхээр тэр хоёрын нийлбэр магадгүй зүгээр бидний нөгөө хэрэглээ рүү ч юм уу хөвгүн тал руу илүү нөгөө олсон орлогоо зарцуулаад байгаа юм шиг. Яг нь ер нь бид нар бол хуучин нөгөө социалист улс шүү дээ тий. Тэгэхээр социалист улсад бол хэрэглээ маань өөрөө хязгаарлагдсан мэл тий. Одоо байр улсынх байла машин аавна гэдэг чинь өөрөө ямар асуудал байх вэ? Чөлөөтэй зорчиж чадахгүй Улаанбаатар руу орж ирэхин тулд зөвшөөрөл авч иж орж ирдэг. Гадаад руу бол одоо зорчих бүр боломжгүй. Хүн болгон одоо юм юу гэдгийг адилхан цалинтай. Өндөр бүтээмжтэй өндөр авахаас боломжгүй. Ийм бас нэлээд одоо асуудлууд эдийн засгийн хувьд буруу систем гэх юм да. Ийм байсан. Энэ дээр бол ер нь би одоо бас 20 жил эдийн засагч хийгээд ингээд ажиллаж байгаа хүний хувьд манайх бол хэрэглээний ийм дутагдлын шоктой үндэстэн багхгүй юу? Ер нь бүх пост соц орнууд тийм байдаг. Тийм учраас одоо юу гэдгийг жоохон мөнгө болохоор аль болох одоо ингээд хэрэглэждэг. Хэрэглэх гээд эсвэл одоо бүр орлогоо давуулж хэрэглэх гээд идэг. А гэтэл бид баруун Европт ч юм уу за Америкийн зарим хэсгүүдэд очиход тэнд бол мөнгө хадгалдаг, хөрөмтлүүлдэг. А ирээдүйд тэтгэврт гарахаараа яах вэ гэдэг юм эсвэл эрсдлийн менежменттэй бодоод амь насны даатгал авцсан байдаг. Гэтэл манад бол одоо юу гэдгийг амь насны даатгуулах, үр хөвгтөхөө боловсролт зориулж хөрөмтөл үүсэхгүй ш. Яг өнөөдөр хэрэглэх гээд байдаг. Энэ юунаас үүсэж ийн гэхээр тэр хэрэглээний дутагдлын шок. Нөө Холливуудын кино үзэл 70 он, 80 он, 90 он ер нь менталитет сэтгэл зүй бол тэгж байхгүй энэ Америкууд, Европчууд өстой бүр аимшигтай баян тансаг хэрглэж амьдарч байна. Би энэ одоо хувц сунарын өмсгийн юмсан тэр нөгөө Wrangler джинсийн өмсгийн юмсан гэл одоо ингэж явцсан энийг үе ингээд дуусч байна. Одоо тэгээд шинэ 90 он 2000 оноос хойш юм бас сайхан арай тавирсан энэ цаг үед төрсэн залуучууд бол арай өөр байх. Ингээд орлогоо давуулж одоо G class одоо Mercedes-Benz G class-ийн нэг хүнд ногдохороо баг дэлхийд номер 1 ч гэлөө. Гэтэл энэ маань өөрөө хагас тэрэм дөрөвний үнэтэй машин байж байгаа. Гэтэл улс маань ямар улс вүлээ те? Дэлхийд одоо хамгийн баян улс мөн үү? Хамгийн жинэлэг улс мөн үү ч гэдэг юм уу? Юунаас орлогоо олж юм бэ? Тэгэхээр энэ нөгөө уул уурхайн бүтээгдэхүүн зараад олж байгаа хэдэн тэрбум доллар бол хамгийн том нь орог машин. За хоёр дахь нь яг уул уурхайн бас нэлээд хэрэгжилж байгаа л да одоо нөгөө шатхуун түвш байгаа нөгөө машины. Ингээд зөрүүлээ хэрэглээнд бас аюу их явуулж байгаа байхгүй юу ер нь. Тэгэхээр эн чинь эргээд дахиад бас бүтээмжээ сайжруулж их зүйл бүтээж цалин хөлс орлогоо нэмэхээс гадна бас хэрэглээгээ ухаантай зарцуулах, зөв зүйл зарцуулах. Одоо унахгүй байж машин авч тавьдаг ч юм уу те. Тэг шаардлагагүй. За дээрэс нь бас төрийн буруу бодлогод байна л да одоо тухайд би энэ дугаараа хязгаарлалт гэдэг юм явж байхад сошиалаар бас эсэргүүцэж бичиж ирсэн. Энэ бол эргээд Монголд байгаа машины тоог механикаар нэмэгдүүлнэ. Буруу шийдвэр шүү гэж. Яг тэгэхээр Cobra effect гэж ярьдаг эдийн засгийн ухаанд. Жишээг нь ярил л да. Дели хот гудамжинд нь Cobra байгаа түн амтаа хатгаад. Тэгээд Дели хотын захиргаанаас Cobra-ны толгой авчирсан үнд $1 орчим худалдаж авна гэдэг. Тийм аян зарлж. Тэгсэн чинь ерөөсө хүн болгон Cobra-д хийгээд эхэлсэн. Үржүүлээд эхэлсэн. Тэгэхээр энэ ерөөсө буруу юм байна гэд одоо худалдаж авахгүй гэсэн чинь нөгөөдөл чинь бүгд тэжсэн Cobra гудамжинд гараад чаад бүр нөгөө өмнө байснаас их Cobra-тай бас. Яг энэ шиг Cobra effect гэж нэртэй нийтлэл би бичижсэн 2012-3 онд. Наа чи маш буруу шүү гэж. Тэгээ яг л одоо өнөөдөр ингээд бид машины тоотлогоо давхай байцсан. Тэгээд 5 өдөр нэг машин явдаг байсан. Одоо 2 өдөрт нэг болох гэж байгаа шиг байна. Энэ болгоны ард нөгөө машин чинь бүтээмжиг болчиход байгаа. Тэр Японоос оруулж ирсэн тэр одоо Prius машин бол 7 өдөр явж явах хэрэгтэй байхгүй юу? Эдийн засгийн хүний нүдээр харахад 7 хоног ажиллаж явах хэрэгтэй. Та чинь газар тариалангийн компани эзэн комбайн худалдаж авбал тэр чинь
тэр техникийн үзүүлэлтээ гаргаал өдөржин шүнжээ ажиллаж явах хэрэгтэй шүү. Тэгэхээр Монголд маш их сул зогсолт байгаа. Хэрэглээтэй холбоотой. Нөгөө Прус машин ч одоо 7 хоногт 1 хоног. Удахгүй 2 өдрийн нэгд нь явахгүй болох юм бол бид нар миний тооцоогоор тэрбум 500 сая долларыг зүгээр л ашиглалтгүй хэвтүүлчихээ. Энэ тэрбум 500 сая доллар бол бидний өвөг дээдсийн үлдээсэн газар нутгийн байгалийн баялагаас гарсан зүйл шүү дээ. Бид өнөөдөр уул уурхаатай хэрүүл хийх гэж бол энэнтэй л хэрүүл хийх хэрэгтэй байхгүй юу? Энэ сул зогсолтуудтай. Би тэгэд бас банкны гүйцэтгэх захирал байсан. Зээлийн хорон дээр одоо орж ирэх зээлийн хорооны би бүх бодлого журмыг шинжилж ирсэн л да. Ер нь банкны салбарт бас цоошин реформ хийж ирсэн. Тэгэд би тэгжсэн. За ингээд торт авах тоног төхөөрөмж авч ийн гэж. Барьцаан сайн байна өгчөөл гэж байгаа байхгүй юу? Би болгүй ээ. Бид банкирууд бол хүнлэг байх хэрэгтэй. Бид эдийн засгийн санхүүгийн тооцоо судалгаа хийж өгдөг. Зүгээр л нэг юм барьцаан дээр үндэслэл зээл болгодог юм санхүүгийн машинууд байж болохгүй. Тэгэхээр наад тортны машины чинь бүтээмж нь хэдий, хүчин чадал нь хэдий, хэрэглээ нь хэдий ингээ харьцуулсан чинь тэр тортны машин бол 1 сарын дотор Монгол улсын тортны хэрэгцээ хангана л гэж байгаа байхгүй. Тэгээд би одоо санахад 2-3 сая долларын үнэтэй машин байсан. Тэгээд би болохгүй ингэж ийм авахыг бид бас дэмжиж болохгүй, сайн зөвлөө. Яг тэгэхээр энэ хүний төлж байгаа тэр 2 сая доллар одоо Канадад төлж исэн санаж байна. Тэр 2 сая доллар чинь 90% нь ашиглалтгүйд чинь тэр хүн бол одоо юу гэдгийг те сая 600-аас 800 сая долларыг хий төлчихөж байгаа байхгүй. Тэгэхээр бүтээмж нь одоо нөгөө төлж байгаа төлбөртөө харьцуулт маш бага. Тий. Тэгэхээр таны одоо энэ өнөөдөр эдийн засгийн инженер гэдэг сэдв чинь ингээ явсараад бүтээмж гэдэг хэрэглээ болоо хэрэглээний ашиглалтын тухай бид нар ярьж байгаа байхгүй. Хэрэглэхгүй унахгүй машинаа битээ ав. Хөдөө явахгүй байж битээ жип ав. Өнөөдөр бас яг бас төр засгийн зөв бодлого бас байна. Мянганы зам гэдэг эхэлсэн санагдаж байна. Ямар ч сан бүх аймагуудтай холбоод ер нь хаашаач хөнгөн төрхтэй бол гараал давхичгаар л болчихлоо шүү дээ. Одоо энэ жип авахаа заав шаардлага байна уу ч гэдэг юм. Ингээд бид энэ хэрэглээний ухамсарт бид бас иргэдээ сургах шаардлагатай байна. Гуруулаа нөгөө ингээд технээс нь ярьснаа бодохоор ингээд хамгийн эхлээд эдийн засгч хэрэглээ гэдэг асуудал гарч ирсэн шүү дээ. Хүн болон амьдарч ийн гэдэг чинь хэрэглэнэ гэсэн үг. Тэгэхээр хэрэглээг хангахын тулд орлого хэрэгтэй. Тэгэхээр орлогоо ер нь яаж болж байгаа юм бэ гэсэн чинь манай улсыг айл гээд үзэх юм бол энэ уул уурхаа дээр л орлого олдго юм байна. Тэгэхээр тэр олж байгаа орлогоо буцаагаад бүгднийг бас нөгөө хэрэгжилж биш тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэр нь ирээдүйд магадгүй дахиад өөр орлогын их усүр болох ч гэдэг юм. Тэгээ ингээ харахаар яг нэг эдийн засаг гэдээ ярьж гисэн боловч ингээд буцаал яалтчгүй ингээл нэг хүмүүсийн амьдрал хэрэглээ айл өрх гэдэг рүү л ингээ буугаад байна. Тэгэхээр эдийн засаг маш энгийн зүйл юм байна. Би яриагаа эхлэхдээ ерөөсөө л эдийн засгийг тэнд байдаг одоо нэг хэдэн ухаантай улсуудын боддог хийдэг ажил гэж ерөөсөө бодож хэрэггүй. Та бол одоо гэртээ сууж байгаа, телевизээр сууж байгаа үзэгч бол та өөрөө эдийн засгийн нэг бүрдэл хийсэг. Өдөр болгон та бол одоо эдийн засгийн харилцаанд оролцож байгаа. Өдөр болгон эдийн засгийн шийдвэр гаргацж байгаа тийм хүн гэдгийг инженер л хэлгээл одоо хэдүүл өнөөдөр нэг цаг гаруй ингээ яриа суулаа шүү дээ. Тэг би эдийн засгийг дахиад ингээд нэг юу хахад ер нь одоо дүгнээд гэхэд эдийн засаг бол хэрэглээгээ хангахын тулд нэг орлого олох хэрэгтэй. За тэр орлого нь одоо энэ одоо эдийн засаг хэрэглээгээ орлогоор хангах гэдэг энэ процессын явцад бас нэг оролцогч хэдэн үүрэгтэй улсууд байгаад байна шүү дээ. Төр. За төр бол бодлогоор төр хэдхэн юмд оролцох хэрэгтэй. Айлаар бол аав нь хэдхэн юмд оролцох хэрэгтэй. Дэд үтцийг маш сайн хийгээд өгөх хэрэгтэй. Эрүүл мэнд боловсролт нь бодлогоор маш зөв шийдвэрүүд гаргаад оролцох хэрэгтэй. Татварын зөв бодлого бол татвар бол эдийн засгийг бас нэг хөдөлгдөг төрийн одоо бүх асуудлыг зохицуулдаг маш том түүх. Тэгэхээр татварын зөв бодлого байх хэрэгтэй. Эдийн засгч мэдээж одоо ялангуяа бүр Монгол шиг улсад циклээс хамаараад дээш доошоо болж байгаа. Тэр үед бол цикл одоо эдийн засаг унаад ирсэн үед нь тэрийг дэмжих төсвийн бодлого, төрийн одоо зарцуулалт гэж ярьдаг тийм. Тэрүүгээрээ үндсэндээ яг энэ таваар л ерөөсөө хоруу дэлхийн бүх энэ одоо чөлөөт эдийн засгийг зохицуулдаг төрийн үүрэг гэдэг нь ерөөсөө энэ тавал. Энээс хитрэл төр хувийн хвшилтэйгээ өрсөлдөөл бизнес хийгээл тэгэл эхлэх юм бол энэ өөр буруу болж эхэлдэг. Тэгэхээр төр энийг хийх ёстой. Төр бол энэ бодлогоор дэмжин эдийн хүрээнд яах ёстой юм гэхээр одоо орлого олох боломжийг нь олгож өгөх ёстой шүү дээ. Хувийн хвшлээ те. Одоо тэр айлаар бол ингээд нэг орлого олох гингүүт нь орлого олох боломжийг нь олгож өгөх ёстой. Тэгэнгүүт би нэг жишээ дурдмаар байгаа нь одоо Солонгосын ерөнхийлөгч өөрийгөө би Солонгос улсын Chief Sales Manager гэж тайтл өгөөд
гадаад улсад очиод уулзахдаа солонгосын бүтээгдэхүүнийг зарах ямар гарцыг нээж өгөх үү, ямар одоо боломжийг нээж өгөх үү, тэн дээр л ажиллая гэж манайр бол одоо эдийн засагт тэгж ажиллаж ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо ч гэсэн одоогийн ерөнхийлөгч гэсэн тэгж л баг. Солонгосууд бол тэгэхээр эн чинь өөрөө Монгол улсын одоо хэмжээнд бол бид нар яаж явах хэвээр гэхээр одоо ганцхан бид нар уул уурхайн бүтээгдэхүүнээ зарж шүү дээ. Тэгвэл магадгүй одоо мал аж ахуйн бүтээгдэхүүнээ яаж зарах юм? Өөр юу яаж зарах юм? Тэрэн дээр л одоо манай төрийн яг энэ бодлого тодорхойлогчид тэн дээр ажиллаад Монгол улс илүү орлого олдог болох гэдэг рүү л бүх бодлого нь цаашаа явж явах хэрэгтэй. Тэгж чадах юм бол айл өрхийн бодит орлого өснө, доллараар илэрхийлсэн орлого өснө, байрных нь үн магадгүй өснө. 10 жилийн өмнө байсан байшингийн үн доллараар яг хэвээрээ байна, магадгүй унтсан байна гэдэг асуудал тэгвэл шийдэгдэж чадна. Тэгэхээр бид нар улсаараа яаж ахиухан шиг гадагшаага борлуулалт хийж орлого олж хэрэгцээгээ одоо аль болох илүү тэр хэрэглэнээсээ давсан хэмжээний орлого олох юм. Тэр хэмжээгээр л эдийн засаг бодтойгоор өснө л гэсэн үг шүү дээ. Энэ ерөөсөө айл өрхтөр яг адилхан. Айлын аав бол одоо бас тэгж бодох байлгүй дээ. За би яаж нэг гэрийнхээ орлогыг одоо өнөөдөр 10 сая яваал маргааш 15 болохгүй 20 болохгүй. Мэдээж төрөний хэрэглээгээ бол одоо тэрийг дагуулад ингээд өсгөөд бүр хэтрүүлээд чийж болохгүй. Зөв юмдаа зарцуулдаг. Ирээдүйд орлого олох юм зарцуулдаг. Тийм л одоо байх хэрэгтэй баг. Тэгэхээр нэг хол асуудал биш. Төр дээрч тэр, төрийн одоо түвшиндч тэр, хувийн бизнес эрхлэгчдийн түвшиндч тэр, айл өрхийн хэмжээндч тэр энэ бол агуулга логик нь яг адилхан асуудал шүү дээ. Эдийн засаг үл юм л хэрэглээ. Энэ эдийн засаг гэж ярьсан юм чи хэдүүлээ сүлд нь татвар гэдэг бас нэг товчхон яриад дуусгах гэж бодож байна. Татвар гэдэг нь нэг сая эдийн засаг орлого ярихаар яалтч хүн нөгөө төрийн олж байгаа орлого гэж ойлгоод байгаа байхгүй тий. Төр чинь бас өөрөө нэг хэрэглэгчтэй нэг айл өрх гэж үзэх юм бол бас нөгөө талаа хэрэглээгээ хангахын тулд нэг орлого олох хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр тэр орлогыг бүрдүүлж байгаа суурь нь болохоор нөгөө аж ахуйн нэгж иргэдэл болж байгаа шүү дээ тий. Төрийн үндсэн үүрэг гэхээр за төрөний миний хэлдэг 5-6 юм чинь санхүүжүүлэх хэрэгтэй шүү дээ. За төр бол дэд үтсийг шийдэх хэрэгтэй юм байна. Айлаар бол одоо галтай хөстэй гадуураа одоо замтай дотор гэр дотроо сайхан одоо дэвсгэртэй ч гэдэг юм ингээд байх хэрэгтэй. Тэр бүх юмыг хийх хэрэгтэй шүү дээ төр. Боловсрол хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд бас бодлогоор анхаарах хэрэгтэй. Тэр одоо тэднийг цалинжуулах хэрэгтэй. За гэх мэтчлээ ингээд төрийн хийх юмнууд гараад ирдэг. Гэтэл тэрийг юугаар санхүүжүүлэх юм гэдэг асуудал гарч ирж байгаа шүү дээ. Төр бол мэдээж татвараар л авч байгаа. За тэр татварыг хинээс авах уу гэхээр ялгаагүй эргүүлэл хувийн хөвшил одоо татварыг бүрдүүлж байгаа гол хэсэг чинь хувийн хөвшил шүү дээ. Тэгээд одоо иргэн аж ахуйн нэгжүүдээс бүрдүүлж байгаа. Мэдээж тэр олж байгаа татварыг төр эргүүлээд зөв юм зарцуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй олсон татварыг бид нэр одоо илүү хэрэглээ рүү чиглүүлсэн. Эсвэл одоо илүү халамж руу чиглүүлэл авах тусам улам л одоо нөгөө ирээдүйн тухайн айлын одоо орлого ямар байх хэвээр тэр ирээдүйд олох боломжтой юмдаа зарцуулахгүй өнөөдөр хэрэглээндээ зарцуулаад одоо уугаал идэл айлаар бол нэг сайхан аав бол одоо гэрийн бүх хүмүүсээс сайхан нэг одоо олсон орлого бүгдээр ингэсэн сайхан татвар цуглуулж авчаад аав бол сайхан найрлал аав бол сайхан одоо гэртээ нэг сайхан ямар ч орлого олдоггүй одоо нэг зураг авч үлгээл тий гэх мэтлэн тийм байх юм бол эн чинь айгүй тийм төрийн зарцуулалт өөрөө ямар байх вэ гэдэг асуудал руу явж эхлэв шүү дээ буруу байна гэдэг тал руу тэгэхээр чондоо бол яах ёстой вэ гэхээр энэ олсон татвараар тэр чинь айгүй олон эдийн засгийн хөдөлгөгч хүч нь байхгүй тий зөв бодлогоор явах юм бол зөв одоо эдийн засгаа өсгөөд нэг талаасаа нөгөө талаасаа бол яг л ирээдүйд бас л энэ орлогоо нэмэгдүүлдэг юм л тэр татвар нь бас зарцуулагддаг байх хэрэгтэй. Магадгүй дэд бүтц дөрөв замыг ярьж байна. Замыг бид нэр үнэхээр сайн замтай болчих юм бол одоо аялал жуулчил дэд бүтц хөгжиж болж одоо аялал жуулчил хөгжиж болж байна. За тэгээд одоо боловсрол эрүүл мэндийн салбарт бодлогоор айгүй зөв юм зарцуулах хэрэгтэй шүү дээ. Боловсролын салбар жишээлбэл зарцуулна. За тэгтэл зүгээр л цалин одоо юу ч гэдэг хэрэглээ тал руу биш. Ирээдүйд яг ялангуяа IT гэж ярьж байна. Бид нар бас л орлогоо яаж одоо солонгоруулах уу гэдгийн хүрээнд IT-ийн салбарыг тэгвэл яаж хөгжүүлэх юм тий магадгүй одоо улс нь гэрээрээ одоо галан тасрах гээд байгаа үед тэгвэл одоо эрчимчний цалингаа станцуудаа барих хэрэгтэй гэдэг шиг тэр айлаар бол одоо гал өсөөл одоо төлөө бүх юм бол базааж явах хэрэгтэй гэдэг шиг их мэтчлийн юмнууд л төр бол татвараа зөвөр зарцуулах хэрэгтэй. Нийт төрийн орлого гэдэг бол юу үндсэндээ татвараар л бүрдэж байгаа шүү дээ. Нэг бол гаднаас одоо зээл ямар нэгэн байдлаар бүрдэж байгаа. Тэрнээс бол одоо төр бас яг өөрөө одоо
бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, төр баялаг яг өөр гардаж бүтээж ийнүгөө бол бас хэцүү байхгүй. Тэр бол биш учраас эргүүлээд яг тэр татвар цуглуулсан хүмүүстэй зөвөр үйлчилдэг ирээдүйд бас илүү том боломж авчрах тэр бүх зүйлдэл төрийн зарцуулалт явж явах хэрэгтэй л гэж боддог. Тэгэхээр нөгөө эдийн засаг гэхэд айл төрхөөр авал айлд байгаа гишүүн болгон өөр өөрсдийн гэсэн үүргэрэлт. Өөр өөрийн үүргэрэлт. Тэ хувийн хөвшил бол жишээлбэл аль болох ажлын байр бий болгох, аль болох гадагшаа одоо илүүхэн юм зардаг, орлого олдог тэр үүргийг гүйцэтгэж явах хэрэгтэй. Төрөөл тэр түрүүний ярьдаг зөв зохион байгуулалт, бодлогын асуудлуудаа хийдэг байх хэрэгтэй. Магадгүй өвөө одоо аавар ярих юм бол өвөө бол тэр мөнгийг нь яг одоо эдийн засгийнхаа эргэлттэй уялдуулаад тохирсон хэмжээнд нь тэр мөнгийг ингээд сайхан хэвлээд өгдөг байх хэрэгтэй. Магадгүй одоо хүүхдээр ярих юм бол тэр хүн зөв боловсон хүмүүжээд магадгүй ирээдүйд бас их том орлого олох юу болж одоо байх хэрэгтэй гэдэг шиг ингээд өөр өөрийн үүрэг рөлтэй шүү дээ. Мэдээж бол халамж хүртдэг тодорхой бүлэг байгаа шүү дээ. Одоо өндөр наснууд магадгүй одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэж гэдэг юм уу. Тэрийгээ бол бас яг зорилттой бүлэгтэн таарсан халамжийг нь бол төр хийх үүрэгтэй. Тэр бол төрийн үндсэн үүргүүдийнх нь нэг нь баггүй. Тэгэхдээ тэрийг хавтгааруулж болохгүй. Ажил хийх бүрэн боломжтой одоо нэг хүүхэд байхад тэр нь аваасаа сайхан зүгээр мөнгө авчаа суугаад идэг. Гэтэл тэр эмээ эсвэл одоо тэр айлд байгаа нэг нохоо бол аваас одоо яалчгүй тэр халамжийг аваад амьдрахаас өөр арга байхгүй шүү дээ. Одоо тэгэхээр тэрийг нь бол аав нь онж өгөх ёстой. Тэрнээс тэр ингээд сайхан эдэр насны ажил хийгээд одоо орлого олоод тэр айлаар бол илүү тухайн айлдаа хувь нэмрээ оруулж явах хэрэгтэй хүнд хандив одоо халамж өгөөд ингээд байгаад их юм бол тэр бол зарцуулалт буруу агийн хэлбэр байхгүй. Тэр нэг орлого зарцуулалт гэдээ ялахаар нэг яалч нэг хоримтлал гэсэн зүйл харагддаг шүү дээ. Хоримтлал гээд яг ингээд мэдээ сонсож яхад нөгөө нэг валютын нөөц маань болохоор тэд боллоо 4 тэрбум доллар, 5 тэрбум доллар гэдэг. Тэгэхээр ингээд хэрвээ манай улсын нэг айл гээд аваад үзэх юм бол нөгөө айлаасаа юм бодлож авахын тулд бид нар чинь нэг тодорхой хэмжээний мөнгө хадгалаад байгаа юм шүү дээ. Мөнгөтэй байх хэрэгтэй юм. Тэгсэн чинь гадуураас нь иймэрхүү яриад явж байдаг л та. Тэгвэл бид нар ингээд нэг төгрөг гээл ингэж яхаар зүгээр нөгөө нэг хадгаламжинд байгаа тэр доллартойгоо ижлэх юм ч юм уу доллараараа яагаад тэгвэл хэдүүлээ юмаа худалдаж аваад ингэ хэрэглээ явж болохгүй. Гэхдээ ер нь бол альва нөгөө төрийн оршин тогтнох үндэс маань өөрөө янз янзын онлууд байдаг л да. Зэрэг цагтаач гэдэг юм уу те. Төрийн албан хаагч гэдэг юм уу, газар нутагч гэдэг юм уу. Эдийн засгийн хандлагаараа бол төрийн оршин тогтнох үндэс маань тухайн төрийн гаргасан өнгөнд нэмэгдэх валют байдаг. Тэгэхээр хэрвээ бид өөрсдийн валютгүй бол тэгээд улс байхгүй болно л гэсэн. Нэг Өмнөд Америкийн нэг улс хаа биткойноор цалингаа тавьж эхэллээ. Улсынхаа мөнгийг үлээд биткойноор явахаар боллоо гэдэг. Тэгээд би тухайн үед нь инээд хүрж исэн. Хэдэн сар тэсгийн болдоо гэж. Манад бас энэ бол одоо ингээд биткойн хүлээн зөвшөөрөгдөж байгаа хэлбэр боллоо гэл яг хуу криптогийн фанатууд ингээд тэрийг их бичээл те. Би өөрөө эдийн засгийн санхүүчин учраас юу болохыг ойлгож байгаа шүү дээ. Энэ бол сүйрлэр төгснө гэж. Яг тэр биткойны чинь тэр улс доллар худалдаж авах хэрэгтэй. Тэр долларыг юугаар бүтэхгүйгээр нөгөө бүтээгдэхүүнээр л борлуулжлаа болно шүү дээ, тэ. Тэгэхээр төр гэдэг маань өөрөө өөрийн хүч чадал юмаа бол тэр өөрийн гаргасан валютаараа л болж байгаа. Тэр валют нь ханш сайтай худалдаа авах чадвар нь жил болгон нэмэгдэж идэг. Одоо хүний анх 5-4 ярьсан шүү дээ. Хүн сар болгон сая төгрөгөөр авч яадаг. Цалин өөрчлөгдөв. Гэхдээ жил ирэх тутам тэр сая төгрөгөндөө авдаг бүтээгдэхүүн үйлчлэгээний чанараа сайжраад тоо хэмжээ нэгсэдэг үйл яах вэ гэж. Эн чинь сайн ажиллаж байгаа төрийн үндсэн шинж واخгүй юу? Гэтэл нөгөө сая төгрөг маань хүрхээ болцсон. Тэгэхээр аргагүй ихэнд сая төгрөгийг нь сая 200 болгоо, сая 500 болгоо, 2 сая болгоо, 3 сая болгоо нэмээд идэг. Тэгсэн мөртлөө нөгөө бүр анх авч ирсэн 10 жилийн өмнө авч ирсэн саяасаач худалдаа авах чадвар муутай байгаадах юм бол тэгэл энэ маань төрийн эдийн засгийн мөнгөний төсвийн санхүүгийн бодлого бүхэлдээ асуудалтай байна л гэсэн л тийм л ойлголт руу бол орж байгаа байхгүй. Тэгэхээр улс орон болгонд одоо өөрийн гэсэн үндэсний мөнгөнд тэмдэгтэй байх хэвээр тэрэн дээр эдийн засгийн одоо үндсэн бодлого нь суурилж яв. Тэр нь өөрөө тэр тусгаар тогтнолын баталгаал болдог. Тэгээд гурван лавнууд нэг эдийн засаг гэж их аюул олон зүйлээр ирлээ те хэрэглээ ирлээ, орлого ирлээ, валют ирсэн. Тэгээд нөгөө зохицуулагчийн оролцоо татвар гээд энэ үдгчд маань өнөөдөр нөгөө ингээд эдийн засгийн суур авч болох ойлголтуудыг маш энгийнээр ирэхэд авсан байх гэж бодож байна. Тэгээд нэвтрүүлгийн маань цаг төгсөж байгаа болохоор та хоёрыг бас нэг өөрсдийнхөө зүгээс нэг өнөөдөр ярьсан ингэсийг нэг базаад үдгчд маань дахиад нэг дүгнэлт гэлээч
хэлж хүсэж байна. Монгол улс бид нар одоо бодтойгоор хүлээн зөвшөөрөх юм бол бид нар Монгол улс бол уул уурхай эдийн засгтай улс байна. Энийгээ бол хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг нь эхний бас нэг айгүй том алхам байгаа тоххой. Хүлээн зөвшөөрөх гэдэг нь их том үйлдэл, дараагийн том их одоо үйлдэлүүдийн их 50% нь болж хувирдаг учраас бид нар хүлээн зөвшөөрөх ёстой байна. За уул уурхай. Үнэхээр бидний олдог орлого ES дэш уул уурхай байна. Цаашдаа энийгээ хэрхэн яаж зөв зарцуулах юм бэ гэдэг дээр төрөмжтэр, ховын хвшлэнчтэр айгуу сайн одооноос их тийм төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй байна. Магадгүй аялал жуулчлал, магадгүй соёлын бүтээлч үйлдвэрлэл, магадгүй IT тэр салбаруудаа илүү хөгжүүлье. Тэгээд мэдээж эдийн засгийн өсөлт бол сүүлийн Монгол улс одоо сүүлийн 35 жилийн хугацаанд Монгол улс бол одоо чөлөөт арчилсан нийгэм рүү шилжснээс бол асар их өсөлт гарсан гэдгийг бас хүлээн зөвшөөрөх ёстой байна. Тэр үеийн эдийн засаг ямар байлаа? Тэрбум долларт байсан. Өнөөдөр Монгол улсын эдийн засаг 23 тэрбум долларын эдийн засаг өөрөөр 23 дахин өссөн байна. Тэгэхээр эдийн засгийн өсөлт бол явагдаж байна. За энэ айл өрхийн хэмжээнд бол ямар нэгэн байдлаар хүрж байгаа. Машин тэрэг ч юм уу, гар утас ч юм уу ямар нэгэн байдлаар таны хармаанд бол энэ эдийн засгийн өсөлт очиж байгаа. Тэгэхдээ эргүүлээд түрүүний хэлсэн шиг зөв зарцуулалт, зөв хэрэглээ. Тэгээд илүү олон төрлийн орлого олох боломжийг бий болгох гэдэг дээр л бүгдээрээ одоо улсаараа Монгол улсаараа хамтарч нэг ойлголттой, нэг зөвхтэй урагшлах нь л зөв байна л гэж л дүгнжлэхээр. Би сайхан нэг Япон хүнтэй ярилцчихсан. Япон улсын тэр 1950-аас 90 оны хөгжлийн нууц юу вэ гэж. 90 оны байдлаар дэлхийн номер 1 эдийн засаг болоод явж байсан. Тэгэхэд бол 1945 оноос эхлээд 50 он, 60-аад онд төрсөн гэдэг юм уу цэцэрлэгт явж исэн японочдод. Цэцэрлэгээс нь ахуулаад Япон улс бол байгалийн баялаггүй. Жижигхэн газар нутагтай. Ийм ус дайнд ялагдчихсан. Өмнө нь бол японочдод бол дайн ихтэй газар нутгаа тэлж үйлдвэрлэлийнхээ баазыг нэмэх гэж байгалийн баялагтай ийм газар орнуудыг эзэлж исэн бол одоо ингээд дайнд ялагдаад эргээд арал дээр ирлээ. Тэгэхээр Япон хүн болгон Япон улсын ирээдүйн сайн сайхны төлөө ажил хийж юм бүтээх ёстой гэж цэцэрлэгээс нь эхэлж заадаг. Цэцэрлэгийн багш нь заадаг байсан учраас Япон хүн болгоны зүрх сэтгэлд энэ ямар ч баялаггүй Япон улстай Япон улс цааш оршин тогтнохын тулд бид ямар нэг зүйлийг бүтээх ёстой гэж. За энэ бүтээлийг бүтээдэг одоо талбар, лаборатори, одоо жудооч нар бол татами, сагсч нар бол сагсны одоо тэр заал бол компани гэж институт. Хүн төрөлхтний гайхамшигтай болдог. Компани гэдэг бол хүн төрөлхтний түүхэнд Эйнштейн, Ньютоны зохиосон хуулиудаас илүү агуу, илүү том үр дүнг авчирсан нээлт байхгүй юу? Компани гэдэг ийм лабораторийг бид нээсэн. Компани гэдэг лабораторид бол ганц л зүйлийг хийдэг, бүтээгдэхүүн хийдэг. Энэ бүтээгдэхүүнийг хамтдаа суугаад гар урлаач чиг компани ажиллаж бүтээдэг. Энийг борлуулад олон улсын зах зээлд борлуулж олсон орлого маань одоо тухайн улс орныг бүх иргэдтэй тийжээдэг ийм л зүй тогтлохгүй юу те? Тэгтэл өнөөдөр одоо Монгол улсын боловсролын реформ хийгдэггүй 35 жил явлаа. Компаниудыг одоо хараар боддог гэдэг юм уу? Компанид ажиллах хэрэггүй ч гэдэг юм уу? Компаниудыг бол сайн шалгаж торгох хэрэгтэй, чангалж явах хэрэгтэй. Хаяа ташуураар оруулгадаг байх хэрэгтэй гэдэг ийм үзэл санаа явж байна гэдэг бол бид бол цаашдаа эдийн засгийн хөгжлийн үед хэр хол явах вэ гэдгийг бол харуулж хол явж чадахгүй гэсэн. Тэгэхээр энэ Монголын төрд ажиллаж байгаа хүн байна уу, багш байна уу, эмч байна уу, компани бизнесмен үү, улс төрч байна уу? Бид бүгд өнөөдөр энэ эдийн засгийн маш эмзэг хоёр хөршөөс маш их одоо хэд их хараат байдалд орсноо хүлээн зөвшөөрч. Эдийн засгийн дархлаа цаашлаад үндэсний аюулгүй байдлыг хангахын тулд бол олон улсын 8 тэрбумтэй зах зээлд гарах энэ бүтээгдэхүүнүүдийг хийх. За энэ бүтээгдэхүүнүүдийг хийдэг институцийн угаасаа компани гэж зохиогоод өгсөн. Энэ дээрээ одоо бүгд ингэж төрн бодлогоороо иргэн нь одоо өөрөө тэр компанид урам зоригтой бахархалтайгаар Монгол улстай одоо би үр хөвгт тоочтой би юм үлдээхийн тулд ажиллаж байна гэдэг. Эргээд компани тэр ажиллаа хийж чадсан хүнд хангалттай цалин хөлсийг нь өгдөг төгрөгөөр нь тийм үү. Ингээд төгрөгөөр нь өгсөн тэр цалин хөлсийг нь үнгүүдүүлэхгүй тул төр нь өөрөө хатуу чанга төсөв мөнгөний бодлогыг явуулж идэг ийм л ерөөсөө 5 минутын эдийн засгийн хичээл гэвэл те ийм л зүйлийг л одоо бид нар ингээ хийчих хэрэгтэй. Тэгээ мэдээж энэ өөрчлөлтийг бол төр эхлүүлэх хэрэгтэй. Энэ өөрчлөлтийг дахиад компаниуд бас түүжүүлэх хэрэгтэй.
Ингээд явж чадах юм бол бид нар бол Хятад улс сая 40 жилийн агуу өсрэлттэй хийлээ. 500 сая хүнийг ядуурлаас гаргалаа. 1.4 тэрбумтэй улс гэдэг бол зан акробат эргэж байгаа юм шиг ийм зүйлийг дэлхийн эдийн засгийн түүхэнд бол өмнө тохиолдоогүй. Цаашид ч бас тохиолдохгүй байх. Ийм гайхамшигтай эдийн засгийн өсрэлтийг хийлээ шүү дээ. Зан акробат хийж байгаа юм шиг зүйл боллоо сүүлийн 40 жил. Бид эндээс юу ч сурахгүй эргээл талцсан байлдсан бие бинийгээ чижилсэн, бие бинийгээ барьж орсон байдалтай ингэж байж байгаа нь бол одоо эдийн засгч миний хувьд бол санаа зовж байгаа. Тэгэхээр энэ нэвтрүүлгээр одоо танай хамт олондоос амжилт хүсье. Эндээс бас олон үзэж байгаах гэж бодож байна. Эндээс бид нар ер нь ойлголтуудаа нэгтгэхэд ер нь хамтдаа бас өндөөж босох цаг ер нь ирсэн л гэж бодож байна. Баярлалаа. Тийм үргэлжлүүлсэн баярлалаа. Үзэгчд маань нэг зүйлийг бодож байгаа. Эдийн засгч гэхээр л нэг том зүйл үү. Гэхдээ эдийн засаг гэхээр л хүнд хэцүү гэж ойлгодог байсан бол манай өнөөдрийн нэвтрүүлгийг үзээд ер нь хувь хүнийхээ хувьд орлогоо нэмэгдүүлээ, бүтээмжээ нэмэгдүүлээ. Би ч бас эдийн засгийн оролцогч юм байна гэдгийг бас тодорхой хэмжээр ойлгосон байх гэж бодож байна. Тэгээд эдийн засаг гэдэг бол маш энгийн зүйл юм байна үзэгчтэй. Дараагийн нэвтрүүлгээр дахиад уулзъя баяртай. Баярлалаа. За баярлалаа.